Йоо. За сайн байна. Сайн байцгаана уу? Сонсогчдоо. Манай усан долдоор дугаар үгээр их бэлэн боллоо хөө. Эхлээд бэлэн болсон байна. Тэгээ манай энэ удаагийн зочноор комедиан залуу. Тийш нэрээ. Комеди шүү дээ. Тэгэл марцсан биш бүр чамаа. Муухай шүү. Комедиан залуу. За юу вэ сайн байна уу? Сайн байна уу? Урсанд маш их баярлалаа. Юу вэ гэж асууя те ямар ч байсан. Гэхдээ бид нар сая уугийн уулзаа эхлээс өмнө баахан юм ярьсан байж байгаа. Юу вэ гэхэлэр жоо бодлаа ч юм шиг. Тань жоохон за их удаан ирлээ те. Таашаа ирэх гэж бодлаа. Тэр чинь баг бүтэн цаг төгжрлээ. Цаг гарan баг хоорондоо юм гой юм яриа. Би машин цуугаагүй нь удажин тэ төгжрээгүй ч гэсэн юу удажин тэгэхээр бас төгжрлийг мэдрэхэд бас сонирхолтой байлаа. Тийм үү. Яг нэг enjoy хийж байгаа юм шиг. Чи байн алхаж байгаа. Тийм байн алхах юм. Чи амар их алхаж байгаа стори гэдэгтэй. Бараг 20 хэдэн steps үлээ. 20 хэдэн мянга. Тэр чинь нэг машингүй өдрөөр өглөөнөөс ахуулаад юу лээ зүүн баруун замаас баруун дөрвөн зам руу алхаад дундуур нь бас өөр нэг хитэн газар руу алхасаар байгаа. Уучлаарай 21 мянган steps хийж байгаа. Оо nice. Хэдэн километр гэсэн үг вэ? Мэдгүй. Бараг 10 20 17-8 км байгаа хаа 20 мянга гэж. Оо яг дээр үеийн хүмүүс шиг л алхаж шин нэг хантрыг атар шиг ингээл өдөрт нэг жага юм шиг. Чи тийм дуртай юм ер нь. Би юу н hunter gatherer. Би юу н алхах дуртай алхахын дунд ингээ подкаст хийгээд явах дуртай. Хийгээд явах сонсох. Машингүй өдрөөр гос подкаст хийх байсан биш те. Одоо өнгөрсөн л тоо. Зүрх алхангаа тий. Тойр нэрэ машингүй өдрөөр юу хийжээ? Машингүй өдрөөр жамтаа болцсон шээ. Яа, машингүй өдрөөр юу лээ? Юу илээ? Өнөөх онцон юм ийгээгүй зүгээр төв рүү хальт очоод нэг жоохон алхаал. Тэгэл юм мэдчихэл харцсан шүү дээ. Тий. Анадтай яг подкастын өмнө нэг 3 4 удаа таарлаа. Эхнийх нь нөгөө fat cat дээр дээдлээ бас. Яг подкастын подкастлаа идлээ юу ярих уу гэж тэгэнгүүт. Тэгээ fat cat бас амар зөв маркетинг гэсэн тийм ээ. Fat cat гоё эс. Тэ. Би яаж яагаад өмнө fat cat баг орж байгааг хэлэх үү? Баг анх удаага л тэгж дотор нь орж яг сууж юм ууж үзлээ. Тэгээ гоё авсаархан ч одоо хаашаа тийм жижигхэн мөртлөө айгу тийм гоё энергитэй газар шиг санагдсан надад л. Та хоёр тэр саяны тэр юг ярьж байна уу? Тийм. Бартендер ивент дээр Содо Бата хоёр Бата Long Island тэгээд Содо Pinacolada тэгээд хоорондоо байтал хийсэн. Бартендеруудын байлаа. Гоё байсан шүү. Тэр гоё байсан. Би за ярьчихдээ би сайхан кофений аяганда пив уугаал яваадсан. Хүмүүс намайг ямар юу л чи машин барьж байгаа юм уу гэж мэгэ тэгэхээр тий. Зарим нь харангуйтай энэ яг кофе ёо нээж үзсэн шүү. Кофе уугаал сагтаад байсан да. Тийм би ер нь одоо баг мөрөхөр шийдсэн байгаа. Тэгээд жоохон хөл бос юм хийх бах уу тэрнээс болоо тийм болохоор уучлаарай за эхлэе. Тэгсэн. Тийм. За шууд юунаас нь эхэлчих дөө. Шууд одоо би нөө листээс эхэллээ. За тэг. Бид хоёроос нөө золоотой уулзахаас нөө подкаст хийхээс өмнө хэдэн сэдвүүд гаргасан тий. Тэгээ бид хоёр ч гэж бэлгээ гаргасан. Тий. Гэтэ тэр сэдвүүдийг би мэдж байгаа. Тийм чи яри. Тий. Яг би зүгээр чи энэ талаар өмнө ярьжсэн гэсэн л дээ нөгөө тий гарал үүсэл яаж яагаад пош явсан мос энэ тэр тий. Би яг би өөрөө мэдэхгүй байхгүй юу. Тийм болохоор би өөрөө чамаас яг асуумаар байсан. Тийм ан ч гэсэн бас мэдэхгүй байгаа тий. Би тийм мэдэхгүй. Пошод амар олон жил амьдэрсэн гэдгийг мэдж байгаа. Тэгэд 17-нд Монголд ирсэн лөө. Тэгсэн 17. Тий тэрийг мэдж байгаа. Тэгэл бас нэг амар тийм гоё арх ууж байгаа зургийг бас мэднэ гэж боош. Ингээ ингэсэн ярваацсан. Тэжүүд нэг орс нөхөр ууж байгаа. Тэг Германд амьдарч исэн гэсэн. Герман сурч исэн, Шанхайд сурч исэн. Тэднийг бол мэднэ. За тэгэхээр ер нь чи Монголд ер нь төрж өссөн үү? Эсвэл шууд тийм Улаанбаатарт төрсөн. Яа манай ээж чи өөрөө эмч байсан. Би яг мэдсэн шүү. Эмч. Тэгээд 93 онд бид нэр гэр бүлээрээ Пош руу яваад тэнцэнэ бүр сууршаад. Тэгтээ анх Варшавад амьдраад дараа нь Варшаваас Германтай хилтэй ойрхон газар яг жахад тэр газараас 30 бидний амьдарч исэн газараас 30 км-т 1241 онд Батханы аримтолч Лигницийн долоон гээд
Тэр чи тийш дээ Батханчаа нөгөө Алтан ордыг эзлээд цаашаага Европоор явахдаа гусаа ицээс дээ. Гусаа ицэн. Либницийн тулаан гэдэг лөө. Либниц. Тий. Тэний фаны юм болж исэн маяг үлээ. Саяхан 800 жилийн ойн болж исэн. Тэгсэн чинь тэр юуны тэр тулаан болсон газрын захиргаа нь Монголын элчин сайдтай хамтын ажиллагааны тийм бичиг зөвлөдөд тийм та нар 800 жилийн бидний гуссаа. Одоо ингээд зүгээр болио тэгээ. Одоо Пошод манус усч шүү дээ. Нэр яга Пош болсон юм. Үгүй арьсаа хэллээ шүү дээ ээжтэйгээ. Манай ээж тэнд нэмчээр ажиллах гэж явсан. Тэнд ажилд орсон тийм. Ажилд ороод. Бисаа яг эмч гэдэг нь яаж мэдсэн юм бэ? Яаж үзсэн? Манай нөгөө ихч чинь бас Porsche 90 донд явсан байхгүй юу? Тэр манай үеэл 20 жил болж байгаа. Маа тэр ихч бас эмч байхгүй. Тий. Тэгээ би ойлгохдоо тухайн үед бас нэлээ хэмчнэр Porsche явсан юм шиг үлээ. Тий. Тий. Чи тэнцэн тэгээд хэр ууцсан? Porsche би чинь 10 жилээ төгсөөд Германд их сургуульд сурах гэж яваад. Бас төгссөн Германд. Тий. Германд юугаар сурсан бэ? Германд би олон улсын бизнес удирдлагаа төгссөн. Вау. Nice. Тэр чинь нийтдээ хэдэн жил Европт байсан? Би юу? Бараг 20 жил юм шүү. 20-с дэш жил. 25, 26, бараг 25 жил. За. Чи тэгээ Монголд ирдэг байсан уу? Бүр жоохон байхдаа бол тогтмол иржсэн. Гэхдээ сүүлд нь нас ахих тусам бол юу хавардаж эхэлсэн. Гэтэ би Монгол цаанаага тайлсан. Оо тийм үү? Их орондоо. Чи их орны бүс ямттай л та. Чи тэгээ Монгол хэлийг яаж марчаагүй? Гэртээ монголоор ярьдаг байсан болохоор. Чи тэгтээ анх ирэхдээ амар эвгүй монголоор ярьдаг байсан. Тэр чи ойлгомжтой. Тэр чи ойлгомжтой. Би Германд байхдаа нэг монголоор ярьдаг байсан. Угаасаа Пош, англи, герман гурван хэлээр ярина. Тэгээд тэгэнгүүт нь одоо Монгол ирэнгүүтээ яалчгүй гадаадд дуудсан чинь дээрс мэд би Монголд удаан ирэх байсан болохоор аялал гэж байсан. Харин одоо бол яг 4 жил тасралтгүй амьдарч байгаа болохоор зүгээр байна. Зүгээр энэ одоо нэлээ чам бараг харин анх би яг зүг санаа надад нэг үе гэж бодсоохгүй. Нэг юм амар монголоор муу ярьдаг байсан юм шиг санаа. Хойлоо яг нэг 2 жилийн өмнө танилцсан тийм ээ. Харин хизээ Юби комеди клуб дээр нэг ингээл тэгэл хайфай ингээл ганцхан өргөсөлөл. Харин би яг хизээ яаж танилцсанаас санахгүй. Нэг мэдсэн чинь л ингээл явж штэ. Подкаст хийгээл. Тийм ингээл тийм. Эхлэл ямар хамаатай тийм. It's all about the destination. It's all about the journey. Яа. Тэгээ золоогоор өөр сонир сайхан юу вэ? Ойрт тэгээд мэдээж ажиллаа хийж байгаа, подкаст хийж байгаа. Тэрнээс гадна өөр юу хийж байна? Тэрнээс гадна нэг хамгийн гой зүйл нь юу вэ? Яг нэг жимд баг 3 сар тууштай явж байгаа. Тэгээд тэрнээс амар их кайф аваад байгаа. Мэдээж. Харин амар биерхүүл болцоо лээ. Тий. Амар гоё фит харагдчихсан. Баярлалаа. Манай өөрөө бол үлэхэн зодгол юм байна. Тэгэж. Тий. Чи сарнаас нэр нэг ийм юу гэдэг чинь ийм нэг кинон дээр ийм дүр өгдөг шүү дээ. Яг ингээд харцаа ингээд амар nice guy. Гэтэ яг зодтолтол бүгдийг шатдаг. Гэтэ ингээд би зодтолмооргүй гэж байгаа л яг зодтолтоор бүгдийг зодтчдаг. Тий. Зодтол тэр гэж арайч тийм биш хаа. Чи нэрээ UFC сонирхт юм чи юм явахгүйсэн. Гаруудаа ч юм уу. Би шанхаад бижиж 1 жил явж исэн. Тийм. 1 жил явж исэн. Тэгээ Монголд хурж ирээд гаруудаа дээр явж исэн. Гэтэ гаруудаа дээр явж явах үед комеди руу илүү анхаарал дээрэс нь мэд гаруудаа дээр нэг удаа бэлтгэлийн дараа гэрт зүрх тэлсэд тэгээ төрөнд дуудуулж исэн. Тийм үү. Гэрт ясаа зүрх тэлсэд. Тийм үү. Амрын тий. Тэгээ тэрний дараа давсарлаад ер нь дахиж яваагүй л дээ. Жүжигч яваагүй. Гэхдээ би одоо буцаад жүжигч рүү орох бол сонирхол амар гоё спорт. Гоё тий. Харин гоё нэг тоглол мэдрэлдэг тий. Бүр ингэ энэс яаж гарах вэ гэж бодсон. Хамгийн гол нэг одоо нэг UFC эсвэл MMA тулаан удаж байхад яг тэр хүмүүсийн мэдэрч байгаа юмгаас тодорхой хувьд мэдэрсэн болохоор яг тэгэл мэддэг. Ингэж л одоо. Жүжигчтэй барилдаа бол амар чухал гэдэг шүү. MMA дээр л тий. Манад нэг сайхан яваач жүжигч. Ман жүжигчэд бол явахгүй.
баг сэлж миснес одоо чи бүх юм миснес чамаа үр дүнтэй болно. Жижигцүүд бол одоохондоо явахгүй. Би нөгөө яг явал тэр нөгөө өмнө явж исэн юундаа л эргэж харна явъя гэж боддог. Боксing нэг хэсэг нэг өглөө зүгээр яг бүр amateur зүгээр одоо боксинг заадаг гэх юм уу. Тим юмд явж исэн. Тэрэндээ харин буцаж явъя гэсэн бодолтой байгаа. Би ер нь ч гэсэн бокс ч гэсэн нэг боксинг суртаа болъё гэж бодож байгаа. Тий, ер нь айгуу гоё штэ. Зүгээр яг манайх нэг хайхтар хоорондоо боксч моксдохгүй. Зүгээр мишокл зөхөн л доо. Гэхдээ кардинууд амар гоё. Ухтэн ш чинь. Тий. Хөлс баас гоож бол. Хэвээ ямар ч ингээл нэрээ үнэхээр бусад ингээд стресс төлчихсэн бүх юм байхгүй болол зүгээр л яаж одоо эндээс нэг хоёр хөл дээрээ гарах вэ гэж бодвол. Тэр бодол надад айгуу гоё байдаг шүү дээ. Тэр яг тэгэхээр нөгөө нэг юу тэр нэг ядраад нөгөө бусад асуудлаа мартаж байгаа нь одоо нөгөө яг тэр стрессээ салж байгаа яг одоо алхамж биш meditation. Тэ. Тэгэл тухайн үед тасалаа яж явахдаа амар новшийн бүрстэ зовоол мяараал үхгээл яж байгаа л тэгээд нэг дараа нь тасалаа хийж гарч ирэл усан доороо гараад ирэнгүүт би юм сэргээл гоё хэлцэнд тэ. За. Тэ. Хүн бол хизээч дасгал хийлээ гэд харамсдаг. Тэ. Тэ. Тийм бах уу? Тийм нэг харамсаад юм байдаг шүү Тэ, дээ. дасгал хийж байгаа л буруул хийчихгүй бол. Тийм, бэлтчихгүй л бол. Нөгөө нэг яадаг юм байлаа. Манай нэг найз чинь нөгөө нэг юу фитнес хийж байгаад нуруугаа гимтээгээд Тийм шүү дээ. тийм тэгээ бүр нөө солонгос руу явж хагалгаанд орчихсон байхгүй. Oh my god. Тэгээ чийж бараг танд өө тэр найз. Тэ. Тэгээ тиймэрхүү яг юмнууд бол жоохон эрсдэлтэй л ах. Одоо нөгөө буруу хийдэг ч юм уу тийм. Яг хүнээр нь заалахгүй ч юм уу тэр бүс мөсгүй л хийж байгаа л яатсан юм шиг л. Тийм, итгэхийн хүндөр шахсан юм байсан. Би бол одоо багштай хамтарч ажиллаж байгаа. Тийм үү, тренер авцсан уу? Тренертэйгаа. Гэхдээ өмнө бол жимд явж байхдаа би өмнө YouTube дээр туториалаар хараад л да Jeremy Eater ч юм уу яг тэ Athletics үзэл тэгэл яг дасглаа яаж зөв хийх үү гэдэг дээр ер нь анхаардаг байсан. Ягаад гэвэл зарим хүмүүсийг харангуут нь би ч өөрөө тийм мэрэгжлийн биш зүгээр сонирхож байгаа харангуут зарим хүмүүс бүр амар өөрийгөө гимтэйгээд юм аа гэдэг. Айслын X үзтээ юм. Тэр ах амар те. Ярцаасан битэх байн яг тэрүүгээр л байгаад. Хингэд өглөө тэр ах чаа. Нөгөө юу мөн амар шивэстэй мөн үү? Шивэс. Ямар шивэс. Хөш ах байт. Одоо баг 50 орцсон уу? 40-д те. Тий. Хин блээ. Нэрнээс мэдгүй. Адлын X. Тий. Тэр бүр яг би бас нэгсээ үздэг байсан юм аа. Чи одоо бүр юу хэдэн сая subscriberтэй болсон юм уу? Амар том болсон шүү дээ. Авшаас за өөр юм ярьчихсан боллоо. Subscriber-ийн талаар өөрсдөө хайцуулсан юм. Гин толгойд орж ирээ ярьчихсан за гэж байлаа ш. Болио. Тийм Kex podcast байгаа. Дидэртэй лаач юм те бүр дуруу үрмэ. Ядаргаад. Яг өмнөд чаваа тийм подкастт оруулах зүгээр ингэ шууд лайв ингээд тийм документ хийж байгаа чаваа зүгээр ингэ маркетингд ашигламаар. Гэхдээ юу? Өнтгөр шатны бүр шатрын бүр юу хүү болж идэг те. Бэлэг намайг өдр та. За ер нь бол Kex podcast яагаад ер нь хийхээр болсон? Хиний санаа байсан юм? Миний санаа гэсэн. За. Би ер нь Монголд сексийн тухай ярьсан подкаст амар дутаад байгаа гэж бодож байсан. Тэгтээ нэг юу тэр өнцг нь эрэгтэй эмэгтэй хоёр үлдэж байх юм бол сонирхолтой өнцг гарна гэж бодсон. Тэг би нэг ер нь бол хүнтэй хамтрах чаа маш зөв сонгох бол амар чухал гэж би бодож байгаа. Тэгээд бараг нэг сар гаруй ер нь бодсон. За хинтээ хийдэг юм блэ тэгэл бодонгууд нь ялчгүй. Цэгийг. Тэгээд тэр шийдвэртээ маш их баярлж байгаа. Цэгийг бас хүлээж авсан. Цэгийг маш их баярлж байгаа. Яг гэвэл бид тээр яг тэгээс ингээ эхлээл тэгэл яг юу болох нэ гэж ерөөсөө юуч мэдээгүй. Ямар ч хийж эхлэе гэдэг одоо 2 сизон хийж эхлэе. Цээгтэйгээ. Тэр яг таарсан. Тий, ингээд Kex podcast-н дээр худлаа ингэж бов шоу ярддаг хүн биш те. Жинхэнэ амьдрал дээр угаасаа л тийм хүн болохоор те. Яг өөрөө амар байнга тийм хоёр дор сууг ярьдаг те. Байнга тийм. Тэгээ яг тийм дээр амар нээлттэй амсдаг те санаж байна. Тэгээ энэ бол яг телевизсэн яг санал нэг чи яг зөв юм сонгож. Уг би л авах байсан. Тэгтээ би бас юу гэж бодсон бэ гэвэл Нэсэт таваг подкаст дээр эсвэл Our Secret ч юм уу яг тойр ингээд хоёр хөтлөж ингээд тохироод байгаа. Хоёр өөр зан чанартай. За одоо жижиг амар тийм өдөртэй эрчтэй тэгээд тийм одоо гадагшаа талдаа
тэгэнгүүт нь анаа надаа илүү дотгошоо талдаа тэгээд хоёрын өөр нэмэх хасах гэдэг болохоор тэрүүгээрээ илүү хүчтэй байдаг. Тийм юм. Тийм. Анд илүү аим фокуслж ирд. Би болохоор ингээд хамаа намаа. Би жоо фокусгүй. Үгүй би ч тэгээд хамаа намаагүй хаяа. Гэхдээ би яг ингээд янзлахтаа би чам баян сонсдоо ш. Тэнгүүл мань амар фокус дээр тахгүй. Яг ингээд нэг сэдвээ багдаж аваад тэрний дагуу ингээд нээгээ задлаад ингээд. Үгүй гэхдээ надад сүүлд ингээд санагдаад байгаа ш. Саал сүүлд ингээд яг би чинь бэлгээтэй ч баян подкаст хийж байгаа ш. Зочинтойч байсан, зочингүйч байсан. Тэнгүүд ингээд одоо баян хамт байгаад ингээд подкаст хийгүүд бас нөгөө хүнийхэн зарим одоо ярианы хэллэгч юм уу тэр юмнуудыг нас сорж авдаг юм шиг. Манеризм эгөө. Тийм. Би яг ч нэг өөрийгөө нэг бэлгээш нэг юм одоо нэг юм үйл хөдлөл хийгээд бас тэгж анзаарсан найзуудаа. Яг би яг тэгдэл юм лээ. Хүн угаас нь спонж тийм бүх юм сорж авдаг. Тэгдэл юм сорж баян хамт байгаад тахлаа ялцчихгүй тэгэл. Чи бас цэгийн юмыг бас ер нь жоохон тэгж яаж дөөрөж мөрөжсэн үү? Юу н анзаарчсан тэгж. За юм байгаа хаа. Одоо яг толгоонд орж ирэхгүй байна. Гэтэ яг ингээд тогтмол ингээд бид нар чинь комеди дээр, подкастн дээр хамтаас шоудж байгаа. Тэгэл яг л нэг ингээд байнга уулзалдаг хүмүүс нэг болж байгаа байхгүй. Тогтмол. За ер нь тэгээд тийм Keks podcast тэгээ эхэлсэн. Тэгээд эхний дугаар бол давуу явсан. Би ах дэгч нарын нэг юм. Билгээтэй дугаар байгаа шүү яг тэр юм лээ. Бүгдмийн тест яриад тэгэнгүүт нь ёо нэг бодаа ярьдаг. Бодаа яалаа. Нөгөө анаалтай юу? Тий. Йоо. Би нөгөө хэнийг яриаш. Энийг Италиас ирдэг шүү. Яа, Твиттэй нэрийг яа. За тэгээд яг миний юу ярих гэдэг нь гэхлээр яг аль хэдгээр эпизодоос яг гинт амар эрчимтэй одоо хандлт ирсэн бэ. За хэлэхэд хэцүү юм байна. Ер нь бол нөө хин гэж бодож байна. Нөө мөнх марл дэг ихч чинь мөнх марлын өмнө байсан билүү? Хамт байсан билүү? Гэтэ яг яасан юм аа ингээл хийж эхлэл тэгэл ер нь яг эхний 5 6 дугаар нь хүмүүст амар таалагдсан. Тийм фаны яриа шинэлэг юм байсан. Тэгэнгүүт нь одоо асцсан гал дээр тэ олны танил хүмүүсийг авчрангууд нь нөгөө гал түүдэг гал руу бензин авах гэж байгаа юм шиг ингээл тэгэл ингэсэн л ахгүй юу. Тэгсэн амар ерхий л хариулж талтай. Гэтэ яг би бас мөнх марл гэж л бодож байна. Тэгтээ чинь буу скандал болж байна. Тий, тэр чинь бас тэгтээ нэлээд анхны дугааруудын нэг шүү дээ, тий. Тий. Анхны дугааруудын нэг тэгтээ тэр чинь бас бөөн скандалуудтай болсон. Тэртэй холбоотой хүмүүс намайг уцаар залгаад арамжилж ирсэн. Тийм үү? Тийм. Тэгсэн гэсэн. Наад дугаараа чи устгахгүй бол би одоо яг амиа орлоо шүү. Тийм үү? Тэгж мэдчихсэн шүү дээ. Нэг зарим хүмүүс. Вау. Тэгээд Facebook дээр бас Facebook дээр чатаар бас баах юмнууд ирсэн. Амар тийм сэтгэл зүйн сургалт байлаа. Яг юу сурч авсан тэрнээс? Тийм ээ тийм. Юу сурч авсан бэ гэвэл мэдээж нэг юм сурсан л байгаа шүү дээ. Ер нь зочноо сонгохдоо одоо дараа нь асуудал үүсэхгүй зочин байвал илүү дээр. Тэгтээ нэг юм юу гэвэл тийм скандал үүсгдэг хүмүүс юу гэвэл мэдээж бөөнлөн хандлт их аавна. Гэхдээ тэр чин дараа нь юу та бас асуудал руу хоёр эртээ утгах шиг юм болно. Тийм байна. Гэтэ надад тэр дугаарыг бол би бүтнээрээ сонссон. Тэгээ надад бол таалагдсан. Амар гоё өөр чөлөөтэй амар фан хийсэн ш тэр. Тийм. Надад бол гоё лсэн тэр дугаар. Тэр бол амар фаны дугаар байсан. Гэтэ тэр юу хүн чинь бас одоо олон нийтэд цацагдах дугаар дээр арай дэндүү яцсан гэж юу? Яг би дэндүү ирсэн яцсан гэж хэлэхгүй. Гэтэ Монголын маст бол арай жоохон шоктой юм байгаа. Гэхдээ хүн болгон өөрөө юугаа ярихаа мэдэх ёстой. Тийм. Хянах ч юм уу. Бас чи үнийг юу ярих юм бас мэдэхгүй шүү дээ. Хүн гинт орж ирсэн ээ. Тэр чи яаж юм ямар лайв байгаа шүү дээ. Та өөрөөсөө сонсож байгаа амар скандалтай байвал заа нэг цацгаа байл. Тийм. Ер нь эдит хаяа ордог шүү дээ. Манад л ер нь ордог. Манад ордог маш их ордог. Юу юм. Ой, sorry. Тэгээ ер нь тийм зацгаа байлаа гэсэн дугаар байсан уу? Байгаагүй. Байгаагүй.
Окей. Яг гоо цацны дараа за энийг устгах устгах чаа даа. устгах. Хэлтийн дугаар бол байсан. Тэр дугаар тавьж байгаа шүү дээ. Маргалийн дугаар. Тийм үү. Одоо тэр устгагдсан юм тий? Устгагдсан байгаа. Шээ. Паблик байхгүй. Устгагдсан байгаа. Түлж ингээд нууцаар файл болгоод хүмүүс бодлохгүй юу? Тэр тэгэхээр файл. Тийм Kings podcast-ийн мөнгө марл юу USB flash 20,000. Дотор подкаст наа. Дээр порно зарж байгаа юм шиг тийм. За юу за Kings чин sex те. Тий. Тэгвэл та нар Kings дээр хайрын талаар ярьдаг юм. Эсвэл sex хайр хоёр ч юу нэ хол уйлдаа холбоотой шүү дээ. ярьжсэн тий. Би нэг тийм айлд байгаа даа ярьж. Хавгүй шаадаг. Өөрөө сандаг. Санахгүй байна. Зүгээр яг нэг цэгийн ингэж ярьжсэнийг санаад байна. Зүгээр яг хайртай үнтэйгээс секстэг чинь зүгээр л одоо юу гэдэг те. Нэг таалагдсан залуутаа секстгээс өөр мөрчлөө. Тиймэрхүү ярьжсэн санагдаж байна. Гэтэ илүү секс талдаа л ирсэн байна. Тийм ээ тийм. Тэгээ угийн тэгэл секс бол сексэл ирсэн л дээр л те. Хайр яриадснаас. Тойр юу гэж бодож байна? Хайр болон секс гэж ярих юм бол тойрын хувьд болно штэ. Тий. Гоё штэ. Болно штэ. Яг юу гэж бодож ийн гэхлээр тий зүгээр штэ. Тэгээд байгаа юу? Зүгээр яг мэдгүй гэж. Зүгээр байнга хүн тэр хайр сексээ хоёроо холбож ярихгүй зүгээр нэг хитэн дугаар дээр нь л хайр секс холбож ярил зүгээр. Бүх дугаар хайр секстэй холбоотой болж байгаа утгагүй зү. Чи зөвхөн хайртай хүнтэй гэл секс хийгэрээ. Тий. Хайртай хүнтэй гэл секс хийх юм бол чи тавих болно нөгөө нэг гэхгүй. Тэгтээ гиснээс за яг тийм за хайртай ч юм уу ч юм гэдэггүй. Тэгтээ тийм bonding гэж юм үүсэх юм байна л да. Нэг хүнтэйгээ ингээд хоёрын секс хийдэг бол за. Тэг ингээд бүр ингээд биологийн хувьд угаасаа ингээд bond болдог гинэ. Хоёр махан бий. Тийм. Яагаад вэ гэхээр нөгөө caveman DNA явж байгаа тийм бүр 30-40 мянган жилийн өмнө тэгээд тэгж bond болгож ийж хүүхд тэгж гардаг. Тэгээд нөгөө тийм хүн төрлөختөө хөгжинэ. Тийм. Тэгтээ хүмүүс тэр bond-ыг хайртай амар холдсон юм шиг байлаа. Надад санагдсан. Магадгүй. Тийм. Амар хайртай гэсэн яг үндэ тэр чинь секс аа байхгүй. Тийм. Магадгүй. Тэд юу гэж бодож? Би юу гэж бодож байна гэвэл яг миний хувийн туршлагаас бол зарим хүмүүстэй кекс хийснийхэн дараа, секс хийсний дараа эсвэл дахиж уулзмааргүй байдаг. Тийм. Эсвэл нөгөө хүнтэйгээ таалагдаад надад таалагдаад тэр хүнд ч гэсэн би таалагдаад тэгээд ямар ч гэсэн тэр сексийн дараа эрэгтэй эмэгтэй хүний эсвэл тэр ер нь хүн хүний харилцаа илүү гүнзгийр дип болдог. Тэгвэл секс хийсэн болохоор. Тийм, ер нь л тийм. Тийм. Тэр чинь бас тэгнэлтэй том алхам шүү дээ. Том алхам. Тэгээд дараа нь бас юу вэ гэвэл ингээл хамт тийм vibe-тай байх юм бол тэгвэл илүү тийм яг зүгээр сексэс илүү тийм сэтгэлийн харилцаа үүсдэг хамт ингээл тэрвэрлдээл гарнаасаа барайл тэгэл тэрийг ингээд автаад ирэх юм бол тийм. Тэр амар сонирхолтой. Уун секс чинь амар л одоо дотны юм шүү дээ тийм. Хоёр хүн шалдан өсгөн ингээд нэг болж байгаа тийм. Чи одоо баг тэгсэн мөртлөө бас ингээд зүгээр ингээд ийлж мэлээл тэрж мөрөөл тийм ингээд гар марын барих гэхээр бас жоох юу байдаг тийм. Awkward доо. Тийм. Ингээд баг сексээсээ илүү хэцүү санагддаг шүү дээ. Тэгдэг үү? Би бол надад энэ чинь туршлага байхгүй хүн ааш. Би бол мэдэхгүй байна. Гэтэ тэх баха. Зоглоод тэгдэг үү? Үгүй би тэгдэг, тэрвэрлдэг, гар барьдаг. Тэгсэн мөртлөө ингээд тийм бас хүнээсээ шалтгаалсан байл тийм. Окей. За одоо зүгээр юу гэдэг зүгээр ингээд нэг сексдэг хүмүүс ялаа штэ. Гэтэ үерхээгүй те. Яг би биэндээ нэг хайртай гэх юм цаашаа зүгээр ер нь бол би биэндээ таалагддаг. Тэгтээ ингээл тэр хоёр одоо шин ер нь бол статус нь хоёлаа аль аль нь яг зүгээр сингл хийж явж байгаа штэ. За яг нэг хүнтэй уулзж байгаа. Тэгтээ тэр хоёр ингээл зүгээр гадаа сууж байгаа л би биний хорол дээр үсэхгүй л хэвчтэй те. Тань тийм. Тийм бол тэр чинь бол амар эвгүй штэ. Тийм. Тэгсэн мөртлөө секс хийцэн. Тэгээ секс бол тэгэл баг 7 ногт 2 3 удаа хийжтэй мөрчлөө те. Тийм. Асан мөртлөө ингээд секс хийж дуусчаад зүгээр үедээ бол хизээш баг урал дээр нүсгүй. Гадаач вэ, доторч вэ? Тийм юм бас байгаа. Байгаа. Тийм.
За тэгвэл заяа. Чи ч нөгөө хайр сексэрийг асуусан шүү дээ. Тий. За би барыг худлааны ярьсаар хариулчих болоо. Тэгвэл би юм асуу. За. Чиний бодлоор заяа. Чи хайр гэж юу гэж бодож байна? Хайр уу? Тийм. За хайрыг бол миний хувьд ингээ олноор тодорхойлж олно. Нэг юм гэвэл одоо тий өөрийгөө хайрлаж байгаа. Өөртөө хайр минь би бол хамгийн чухал гэж бодож байгаа. Дараа нь жишээ нь юу одоо чинь би төрсахтаа ингээ хайртай. Тэ brotherly love ахын дүүс ингээ хайр гэж байгаа. Эсвэл аав ээжтэй аав ээжийн хайр энэ чинь өөр төрлийн хайр. Бас найз нөхдөд бүр дотны найз тэ анд гэдэг хүмүүсийг ингээ хайрлах юм байгаа. Нөгөөддөг бүр нэгэд би ингээ байгаль дээр очиод тэгэл тэр байгаль нь амар үзэлтэй байгаа тэгэл тэр байгалаа хайрлалаас бас нэг хайр яваад байгаа шүү дээ. Дэлхийг хайрлах. За. Олон төрлийн хайр байна. Эмэгтэй хүнийг хайрлаж байна. Юугаа яг одоо эрэгтэй хүний тийм хайрын харилцаагаа хайрлаж болно. Гэхдээ би нэг жишээ нь охин дуутай бол охин дуугаас хайрлаж байгаа. Дээрээс мэд эцэг ихийн хүүхдэд хайрлаж байгаа хайр бас өөр хариуд байгаа байхгүй юу? Тийм. Яг асуулт байсан бэл. Хайр гэж тий чиний үү. Тий наа чи амар хэцүү асуулт. Амар хэцүү асуулт. Би яг хайр бол ингэж илэрхийлэхдээ юу нь иймэрхүү л ахтаа гэл. Хайраар юу н амьдрах хэрэгтэй гэж би бас боддог. Ямар ч өөрийгөө нэгдүгээр өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлахгүй бол нөгөө нэг чинь бүр клишэ болсон гэдэг үнэл ахгүй юу? Чи өөрийгөө хайрлахгүй бол хүмүүс чамайг хайр. Тэг хүмүүс чамайг хайрлах өөр хүмүүс ч хайрлах хэрэгтэй шүү дээ. Тий. Чи өөрийгөө хайрлахгүй бол хүмүүс чамайг ягаа хайрлах хэрэгтэй. Тийм тийм. Наа чи яг чиг асуух хэрэгтэй асуулт. Яагаад гэвэл би өөрийгөө ш та нарыг хайрлсан. Тэгэхээр эцээцтэй бас жоо хайргүй болол. Гэхдээ яах вэ? Яг үнэхээр бас тиймэрхүү жишээ байгаа л да. Тийм. Одоо чинь зарим ээж аавууд бол тэгэл өөртөө гаргуунд гаргаад хүүхдээ хайрладаг ч юм уу те. Өөртөө нэг амар анхаарал тавихгүй мөртлөө бусдад амар анхаарал зарцуулдаг. Ер нь нэг тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Цаанаасаа л тийм те. Одоо юу гэдэг чинь найз нөхдийн дунд ч гэдэм юм уу. Ээж аав ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс ер нь л надад ихтэй байдаг юм санагддаг. Зүгээр яг өөрийгөө хайрлахгүй гэхээсээ илүү зүгээр одоо юу гэдэг өөрийгөө жоохон тоодгүй ч юм уу те. Мэдгүй яа. Бусдад илүү өөрөөсөө илүү анхаарал тавьдаг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс байдаг те. Байдаг. Байна. Тийм хүмүүс тийм ээ. Тэр хүмүүс юу өөртөө хумсарлаагүй учраас нэг асуудалтай байгаад байгаа. Ягаад гэвэл юу өөрийгөө зарим одоо хүмүүс байдаг шүү дээ. Ингээл ёо хичнээн ядарсан мөртлөө гэртэн точин ирэнгүүт нь уучлаарай би ингээд ядарсан байна. Тэгээд дараа нэг тухтаулцын ирэнгүүт нь ирэл суус ингээ хоол моол ингээл нөгөө хүмүүс нэг шүний 3 4 хүртэл ингээл ядарснаа хэлж чадахгүй байдаг. Ядарснаа хэлж чадахгүй. Би бас уг нь ер нь тийм байсан шүү дээ. Хүнд одоо ёо таалагдахгүй юм аа ингээ хэлж чаддгүй. Дотороо ингээд одоо хадгалаад ч илүү. Тэгтээ сүлд нь бол яаж тэгж ер нь тийм юм илэрхийлэх амар эрүүл байдаг. Тийм шүү дээ. Зүйлээ. Жоохон сая золоогийн хэлдэг юу бол жоохон одоо бидний дээд үеийнхэн ч юм уу те. Өмнөх үеийнхэн нэг ер нь л нэг тийм байсан юм шиг бит шүү дээ. Яг ингээд нэг үгүй бол үгүйгээ хэлчихдэг ингээд. Тэгтээ ингээд нэг жоохон дургүй байдаг. Тэгтээ үгүйгээ хэлчих чаддаггүй. Нэг бөөрийнхөө л лээд шүү дээ. Тэ нэг тиймэрхүү юмнууд харин яг одоо ингээд юу гэдэг чинь бидний үеэс ч юм уу те. Амар шулуухан болж байгаа надад амар таалагддаг шүү дээ. Үгүй яа гэл. Тийм бол тийм. Чадахгүй яа гэл те. Чадахгүй би хүсэхгүй байна гэдэг ч юм уу. Тэ. Би хүсэхгүй байна. Тэ. Би бокс руу ялах юм байна. Яа. Би хүсэхгүй. Үгүй. Тэгээ өөрийгөө амар сайн ойлгож сонсож чаддаг хүн гэсэн үг л дээ те. Би юу яагаад байна гэл. За. Нөгөө юу хүн юу баярлалтай. Хүнийг юм асуунгууд нь тэр автоматар за тэгээд ихийн оронд за байж байгаа юу болоод байна. За би ямар байна гэж өөрөөсөө ингэ асуугаа тий. За би бөхсүүлмээр байна уу? Би бөхсүүлмээр байна уу? Эсвэл яг би юу нэг одоо яг юу юм бэ, хийм бэ гэж бодвол тий. Би юу яагаад бүх юм заа гэж хэлэх хэрэгтэй. Би тэгтээ надад та нар зүгээр юм байдгүй ингээ хүн хүнээс аваад заяа. Зарим хүнд би ингээ ямар ч юм болсон заал гэж хэлэхээр зарим хүнд болохоор хаяа болохоор бараг зүгээр жижиг юм байсан чадахгүй нэ гэлчдэг. Та нарт тиймэрхүү юм байдгүй. Бага.
Тэр их юм байдаг те. Тэгээд би тэр талаараа сүүлийн үед бодсон зарим хүмүүс ингэж яадаг. Юу тийм бяцхан манипуляц ч юм уу тарих угаалт хийдэг. Нэг жижиг юм асуугаад байдаг. Тэгээд ингээд тэрэн дээр нь одоо юу үгүй гэж хэлэхэд ямар ч одоо боломжгүй. Чинь юу цагид болж юм ч юм уу эсвэл нэг балаа төр зайлч гэж юм уу тэгээд заа гээл тэгэл ингээл тэр юм чинь ингээл байнга дасгаж штэ тэ. Тэгэнгүүт нь дараа нь нэг хэсэг нэг арай нэг жоохон том юм асуунгууд чи нэг юу заа гэж хэлээд хөвшсөн байгаа болохоор үгүй гэж хэлэхэд тийм цаанаас нэг тийм дотор нь эвгүй байгаад байдаг юм чинь байж болно. Тэгээ тэрэн дээр нэг жишээ гэхэд би одоо нэг амар сайн нэг найз байгаа байхгүй. Яг амар тийм одоо лайн амар мэддэг ч гэх юм уу. Амар тийм амар өөр ингэсэн рүүлтэй. Тэнгүүд ер нь бол mostly he's a nice guy. Амар тийм nice тэ тхих юм дээр тэгээ жижиг юм байвал одоо юу гэдэг чи наагур цагаар чи надаа энийг өөрхөн чадах юм байвал айгуу сайн туслана. Гэхдээ ингээл яг өөрөө дургу гэсэн юм дээр no би надад чи ихгүй гэл чадахгүй гэл шулуух болчдөг. Тиймэрхүү юм надад бас амар таалагддаг шүү дээ. Амар нэг цаг хэмжиж байгаа хэрэг те. Гэсэн шүү дээ. Цаг болон тархины ис хэмжиж байна. Тий. Би яаж юм би өөрөө хүмүүст үгүй гэж хэлж чадахгүй гэдгийг ухамсарлаад пост би нэг сэтгэл зүйн хичээлд явж ирсэн. Тэр нь assertiveness гэж байгаа. Assertiveness гэвэл юу өөрийгөө илэрхийлэх урлаг гэж хэлж болно. Тим гэдэг үедээ тийм гэж хэлэх үгүй гэж. Гэхдээ тэрийг одоо би ч автоматар за гэж хэлдэг байсан. Yes man гэсэн. Тэгээд yes man-ээс өөртөө ярилцаад хүнд бас үгүй гэж хэлхийг суралцгаа юм бас хүнтэй тодорхой хэмжээнд нэг эсэргүүцлээ илэрхийлэх гэж хэрэлдэг гэж хэлмээр байна. Эсэргүүцлээ илэрхийлэх. Уучлаарай би юу хийх боломжгүй байна. Яс юу сүүлийн үед the courage to be disliked гэдэг нэг ад үзэгдэх урлаг гэж байна. Ад үзэгдэх зориг гэдэг. Зориг тий. Тэрэн дээр бас юу вэ гэвэл хүн чамаа зүгээр нэг юм зарыг гэж бодъё. За өгшөн чи яагаад юу тэр юм аваад ирэх юм гээл. Тэгэл тэгэнгүүт нь энэ хэний ажил вэ? Хэний өсөл вэ гэвэл тгийг асуух хэрэгтэй байхгүй яа. Тэгвэл чи тэр хийх шаардлагагүй. Чиний хийх шаардлагагүй юм байгаа. Тий. Начс тоо юу шүү дээ. Ном гэстэй. Ном. Тий. Би тэрийг үрдэр өнөдөртэй байхгүй. Нам хүмүүс хвчлэн nice guy гэдэг юм. Тэнгүүд ингээд за энэ айгүй бол энийг баг яасан ч болно гэж тэр хүмүүс надтай ханддаг байхгүй. Ямар ч жоок хийж болно эсвэл юу ч асууж болно гэдэг. Тэнгүүд яг хаяа ингээд үргэлж тийм байхгүй шүү дээ. Би ингээд зүггүй би чадахгүй гэдэг ч юм те. Эсвэл чи юу яагаад байгаа гэдэг ч юм те. Тэнгүүд намаа амар тийм бэлгээ яатсан юм аа. Дандаа хэлдэг байхгүй. Яг үндэ яагачгүй зүгээр үгүй л гэж хэлж байгаа байхгүй. Тэгвэл хүмүүс тэрийг энэ юу болчих юм. Тэ энэ яатсан гэж. Энэ намайг өдөр болгох гэж төрөж өгдөг. Одоо өнөөдөр яачаад байгаа. Тэ энэ өдөр болгох бодол ордог үстэй. Шаалтаа юу вэ? Шаасан маш санийх зүгээр л нэг тийм фаны метафор авах гэж орлоо. Тэ бэлэг өдөөс муу хараад. Тэ Тимэти сая яг юу ирж илаа гэж. Courage to be disliked. Тимэти. Гэсэн шүү courage the cowardly dog боддог шүү. Тэр бүртэй. Тэгүн нөхөө те картон дургаар гардаг шүү. Та нар тэр Yes Man гэх кинод гэстэй. Jim Carrey гэсэн. Мэдгүй. Мэднэ. Гэтэ бид тэр киног хальт үзчихсэн баг дуусгаагүй байсан баха. Бүх юмд нөө гэж хэлдэг байсан зүгээр нэг ивент очиугаа та Yes Man болоод бас бүх юмд yes хэлдэг тийм. Тэгс чи амар аз жаргалтай болоо байгаа тийм. Амьдрал нь амар цэцгэлж мэдсэглээ. Надад тэр гол дүр эмхтэй багын краш байсан шүү дээ. Zoe Deschanel. Deschanel мэднэс тийм. Чи 500 Days of Summer гэж үзчихсэн үү? 500 Days of Summer. Үгүй. Чи New Girl гэж зурлаа мэдгүй. Үгүй. За чи дүүл мэдгүй маа. Одоо тэг өөр юмараа нэг алдартай биш тийм. Ер нь тэгэл болгоо шүү дээ ер нь бол. Яг гоо тэгээ дуу муу дуу байгаа л да. Бид хоёроос гоё юм асууя. За. Хоёрын хүнд үгүй гэж хэлсэн хамгийн бахархалтай тийм юу жишээ юу вэ? Мөчөө. Үгүй гэж хэлсэн үү?
За би түрүүлээ хариулж байгаа. Ман бодож байгаа юм яаж. 2010 онд ч юм уу 9 онд би нэг найзтай X найзтай би чамтай найзлахгүй гэж хэлчихсэн. Үгүй одоо ингээ болий гэд. Чиний найзлж байгаа арга барил чинь яг үндэ зүгээр л fucking дарамтлал байна. Хөл болий гэд. Тэр үл хамгийн бахархалтай. Тийм. Бас өөр үгүй гэвэл хит хит удаа нэг ядаргааны хүмүүс ингээд ингээ яа хит нүггүй гэд амар гоё гэрте ярьчихсан. Бахархалтай гэхэлэр одоо амар зөрөгтэй бас баярлаа. Амар супер кейс байсан байна. Зүгээр бахархалтай гэх чаашаа зүгээр яг тэрэндээ амар баярладаг ч юм уу тиймэрхүү үггүй л би нэг хэсэг одоо манай найзууд амар зарим найзууд амар их шоуддаг гэсэн. Тэгээ би ч шоудчлаасан л та хамт тэгээд нэг хэсэг тэд нэр амар шоудаа тэгээ наа дуудаал би тэгээд нэлээд сар би тэгээд дандаа үгүй тэгээд би амжихгүй нэ ч юм уу тэгээд би чадахгүй гэж тэгдэгээс аахгүй тэгээд сүүлдээ наваад дуудаж хэлцээ. Тэгээд би тэрэнд бол ер нь айгу зүг байсан л гэж боддог шүү дээ. Тэгвэл яг мөн л. Тэр нэг шоудлт юу ч юм уу те. За. Тэр арай утгагүй байсан. Тэ. Яг долоо юу? Тэ. Долоо юу? Гэтэл яг хэдүүлээ яг анх ярьжсэн юм шиг хүн шоудсныхаа маргааш харамсдаг те. За би арай нэг баг уушдаг байж тээ. Нэг донжин тавлцдаг үе жилээ яад ихтэй. Жимдэд хүн хэзээ харамсдаг. Хэзээ харамсдаг. Тийм хэзээ харамсдаг. Гэхдээ уухад биш үү? За шоутын тийш зүгээр уугаад ингээд олон түмний дунд орохоор бас нэг харамсдаггүй шүү дээ. Гэтэ огт харамсахгүй биш заа нэг 60-40% таа гэх юм уу. 60% та харамсахгүй 40% та харамсна. Мөнгө төгрөг шаардлага марталтан дээр. Зүгээр клуб мөв бол мэдрэв. Тий. За миний хувьд гэвэл би яг тэр сургалтын суусныхаа дараа нэг импровинг нэг сургалтанд явж ирсэн. Тэгээд яг манай нэг групп нэг ихнэр нөхөр байсан. Тэр ихнэр нь намайг ингээ муулаад байсан. Эсвэл нэг юу тийм шууд бусаар хийгээд ч юм уу. Тэнгүүд нь би нэг тэр охин дээр очиод ингээ хэлчихсэн. Хойлоо нэг 2-3 өсөлж болох уу? Тэгээд би ингээд чи ийм миний тухай ингэж ярьж байгааг ингээ анзаарлаа. Тэгээд тэр надаа таалагдахгүй байна. Тэгээд чи дараа нь бол хэрэг намайг ингээ шүүмжлэмээр байгаа эсвэл өөр юм ярмаар байгаа бол тэгвэл миний хоёлаа хамт тэр талаар миний над руу харж байгаад хоёлаа тэр талаар ярилцчих шүү. Тэгэнгүүт нь тэгээ тэр надад амар тийм зөвүүн байсан миний хувьд амар том алхам байжсэн. Үр дүнтэй байсан. Nice. Тий. Тэгтээ бас наадад нэг чинь сонсож бас нэг юу ороод ирчлээ. Гинтний кейс одоо жишээ ч юм уу те. Одоо шинэ ингэжсэн тэр чинь 10 жил төлөг сургалт хаанаас нь марччих. Зүгээр одоо намайг нэг хийгээдсэн байхгүй юу? Одоо нэг юмар те нэрээр ч юм уу те. Тэгээ би зүгээр нэг удаа тэгэл би нэг тоодгүүлсэн тэгэл амар хийгээл тэгэл таахгүй ч гэсэн тэгэл тэрүүгээр ингээд яриа л яасахгүй. Тэгээ би нэг удаа тэгэл шууд зүгээр очиод за найзад наа чи одоо жоохон болсон. Одоо надад бойл гэл хэлжсэн. Тэгэл айгүй яг seriously тэгэл нүүр тулаал хэлсэн. Мань нөхөрч тэгэл айлгаал тэгэл ахаа тэгээгүй. Тэр бол надад тэгэл айгүй одоо боцсон чи бас нэрэ. Шууд тэгэл нүрээ таалагдахгүй юм аа хэлэхэд. Чаа. Зүгээр санагдчихсан. Тэ. 10 жилдээ бүлэд болж хата тэгвэл яг бүлэд дээрээ. Чамаа за одоо миний өгшин одоо бүлэд одоо наач одоо таалагдахгүй байна. Тэ. Түр нөөт чи одоо өдөр болгон ламаа дээр. Одоо чи өөрөө юм идэж уумаар шүү дээ. Би сая assertive бизнес сургалтанд суугаад одоо чамд эсэргүүцлээ хийж байна. Биш нэрээс өөр амар зааталаад бараг тэх бах те нөгөөт нь ойлгохгүй шууд юу гинэ гэж. Юу гэж мэ. Гэтэ тэр 10 жилийн буулынэр нь одоо тэгээд нэг яг буул идүүлжсэн хүүхдтэй нэг 10 жилийн дараа уулзсан нэг тийм хотлоо nice болсон байдаг гэж би амар олоонаас сонсчихсан. Тийм шүү дээ. Өөрсдөө юм. Тэг яг ингээ буулид дуулжсэн нэг ярьж байхгүй. Тэгэл би тэр ер нь аймар дургу моргу. Тэрнээс болж 10 жилийн тэр ахлахаа новшин байсан гэл. Тэгэл дараа нь 10 жилийн дараа уулзсан гоо хотлоо nice guy найз ангууд дургу урж исэн гэл.
Тиймэрхүү сонсч лээсэн. Би надаас тийм шиг олжсэн шүү дээ. Би нөгөө нэг найзаараа дагаад гэрт ногч уудаг байхгүй. Тэсэн чинь нэг ах нь ирнэ гээд. Тэсэн чинь тэр ах нь яг сансарт наа байдаг байх. Яг тэр өөр амьдрдаг байсан байж таарад тэгснэ. Дээр үед өдөрсөөр гişээч. Анандаас сар тэгсэн чинь ингээд тэнцээ би ер нь байрны найз байдаг байсан хөө тэр би дандаа цухтаадаг байсан. Тэгээд тэнцээ амар зодтолдог устаа нөрдөг гэсэн хөө. Тэгсэн чинь яг тэр нэг нь уурч таараа хин нэр нь хинжтэй. Тэг яагаад мөн байсан бэ гэсэн чи яг тэр хэлээр яриад цог. Би ингээд сансарт байхдаа амар ингээд хүмүүстэй зодтолдог байсан байсан. Би амар намайг хинж зодтолдог байсан байсан. Би амар зодтолж чаддаг. Угаасаа тайквондоор хичээлдэг байсан. Карате ч л. Тэгээ би тэрээс осоод гинт уур өрөө та мөн байсан биш тэгээ. Ста та нар яах гэсэн гэж хүн дээрлэгч тийм ста. Миний бүр ингээд би бүр яг ингээд галзуурчихсан шүү дээ. Бүр ингээл сонирн болол те нүд харгуулах гал чи тэр ах ингээ жоохон айцсан евста гэж дөө би гартаа ингээ пивний шилэрчсэн ингээ гар ингээ зангирашаа ингээ тэгж аваад за тэгэл тавьшрах байлцсан шүү дээ. Тэгэл шимжэнгөө баахан кул юм ярьчаал тэгэл нэг инстаграмаар дагаал тэгэл happy end болсон доо. Залууд гэхдээ юу гэдэг 10 жилдээ одоо баахан Европ хүүхдэд донд ингээ Аз хүүхдэд байхлаар нэг тийм гадаа орох ч юм уу тиймэрхүү юмнууд ер нь тохиолдож ирсэн үү? Өө тохиолдож ирсэн. Би бас өөрөө амар тийм одоо Inktown-ы peaceful nice guy байсан. Тэгээ сүүлд нь нэг хэдэн хүмүүс дээрлэж ирсэн. Тэгэнгүүт нь би сүүлд нь яг ахлах ангид уу? Ахлах ангид яг за одоо арай дэнлээ гээл тэгэл нэг 2 3 хүүхдийг ингээд зодсны дараа тэгэл зүгээр болцсон л доо. Тэгээ сүүлд нь би болж би өмнө яагаад одоогүй юм бэ? Хантай. Яг өмнө би яагаад зодтолдоогүй? Би яагаад одоо тэгж бодож явах вэ? Зүгээр шууд зодтолдох хэрэгтэй гэсэн. Шууд зодуулсан ч хамаагүй тийм. Зүгээр яг ингээд эсэргүүцэж байна гэдэг нь хангалттай. Би нэг 10 жил тахта писид жаагаад л хата одоо нэг манай хажуу талын байрны нэг одоо жоохон тийм хулгай хүмүүс гэдэгсэн байхгүй юу? Тэд нэртэй нэг аль нэг жоохон писиж байгаа нэг писины тийм найз талцсан юм а тэгээд тэр жоохон Монгол сургууль сурдаг. Монгол сургуулийн чинь ер нь жоо за яг бүгд жишэлтэй. Тэгээ нэг удаа сонсч ирсэн. Монгол сургууль гэхээр би Орос сургууль сурч байсан байхгүй 10 жилтэй. За. Тэгээд нэг Монгол тий. Би Бош. Гэтэ Монголд л байгаа ш. Би Бош. Тэгээд нэртэй нэг удаа ярилцсан чинь тэр одоо нэг хулгайн хүмүүс хин тий. Жоо хулгаанд байсан юм аа тэр жоохон ер нь бас жоохон хүү амтан жоохон дээрэмдэж мэрэмдэг ч юм. Тэгээ нэг нь тэгээд ингэжсэн байхгүй. Нэг нь ингээд эн чин бид нар багасаа найз шин эн чин 2 илүү 3 жилийн өмнө юунаас нүүж ирээл тэгээд найзлсан гээл тийм үгс. Наадах чи анх хэрэгт байнга зоддөг байсан шин байсан ш тэгэл тэгэхгүй. Өө тийм юм яасан юмасан гэсэн чинь наадах чи анх ирээд бөөн болоод би полд зочоо тэмүүтэ ингэсэн ч шиг нэг удаа зөөр тэгээд та нар яаж найзлсан гэж чинь нэг удаа би ингээд орцонд бүгднгийн дуудаад тэгээ нэг шил арх гаргаж ирээ. Тэгээ тэрийгээ би ингэж ганцаараа тал хүртэл нуугаад тэг үлдсэн талын тэд нартай хамт угааж байгаа. Тэгээ найз болсон ч гэж. 10 жилийн өмнө тийм яриа наа. Тэг гэж юу арх гэж юу яд гэж мэдэхгүй байсан. Чи тэгээд за пост байхдаа ер нь би хамгаалах урлагс юм сонирхож байсан уу? Жудод нэг манай намайг явуулж ирсэд нэг жудогийнх намайг бас дээрлэж ирсэн. Явуулж тэгээд тэгсэн мэтлээ жудогоор хичээлдэг. Жудо ч өөрөө Аз спорт ш тий. Тийм шүү дээ. Тэгээд тэр хүмүүс тэгээд жудо надад амар тийм тэрнээс болоод тийм юу негатив юутай эмошнтэй гадуул дээрлэх үлдчихсэн болохоор ганцаараа Монгол. Тийм. Чи тэгээ ер нь за жудоор хичээлсэн энэ тэр чи ер нь UFC үздэг байсан уу? Тэр үед чинь юм UFC үзэж боломж байгаагүй байсан. Бас Пошин тосгонд амьддаг байсан болохоор кабелгүй. Чи тосгонд амьддаг байсан. Тий. What? Деревня. Вёска гэдэг л та. Чи бүр жиг Пошин хүйдэд амьдэрсэн юм шүү. Тий. Амар юм. Тэгээд 10 жилийн хүүхд ахлах ангид байсан. Нэг охинд дурлаад тэгээ нөгөө охин намайг тоогоогүй тэгээ нэг сэтгэлээрээ унтсан тэгэнгүүт нь жудогийнх нь аав намайг жудоор хүчээр явуулаад тэнцэн хүүхдэд дээрлэхэд чинь тэмтэмцэн явгоот нь миний пүтийг жишээлбэл
Юу хогийн саврыг шаачдаг. Оо тийм. Тэгэнгүүт нь би бас өөрөө гоожр байсан л даа. Үнийг хэлээ л даа. Тэгээ зодтолдог байсан. Тэгээд юу одоо эсэргүүцлээ илэрхийлдэг байсан. Тэгэл нэг хүн ингээ ойлгож байгаа шүү дээ. Би ингээл хүн болгонд ер нь дэлхийг өөрийнхөө өнцгөөс харж болохгүй юм байна. Би одоо хүн болгоныг одоо хүндэлдэг ч юм уу эсвэл одоо инхтэй хүнтэй тийм инхтэй хүний аргаар асуудлыг шийддэг гэдэг бодож исэн бол би болоод үгүй юм байна. Би өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэл зодтолдож эхлэл нэг төгөөс ямар бахалтай байна. Би ингээд сургуулийнхаа коридороор ингээд давталгаагаар ингээд коридороор ингээд алхаж ирсэн. Тэгээ манай сургуулийн онцлог юм гэвэл яг Америк сургууль шиг байсан. Ягаад гэвэл хүүхд болгоорыг гэсэн шүү гэдэг. Том заалан дээр дэлгүүрээр өөрийнхөө юм ингээд те ном хийдэг Америкийн кинонууд шиг. Тэгэл би ингээд нэг алхаж ирсэн чинь нэг хүүхд над дээр хурж ирэнгүүтээ тэр хүүхд чинь чамраа ингээд үлдсэн байж байгаа надад хэлдэг. Тэгэл би хараалт тэгэнгүүт нь шууд нөгөө хүүхдийн араас ингээ гүүгээд хөлөөрөө ингээ нуруулна ингээ өшөглөөд нөгөөт нь нөгөө шүгээр мөрөнгүүд нь би ингээ яагаад нүүрлүүн ингээ зохиот тэгээ бодоо олгол тэгэл тэр чинь олон хүүхдүүдийн дунд харсан болохоор тэгэл тэр мөчсээс тэгэл одоо нэг трансформашн болчихлоо. Мен зүгээр шууд олон хүний нүдэнд өөрчлөлт таностай. Тэ бүгдэнд нэг стейтмент өгсөн биш тэ. Түн яаж бодох вэ? Тэр нэрийг тэгсэн гэж л ч тэ. Гүйж чад өшөглөө тэгээд зодцсон гэж шүү дээ. Хин гэж нөгөө одоо нас золоор нөлөхгүй шүү. Нөгөө яа нөгөө лүүзер золоо. Вау. Тэгээд ялангуяа октод ярьж чадаа. Wow, he's kind of hot now. Гэхдээ яг одоо юу гэдэг зоологийн нөхцөл байдлаар бүлэдэлэх ч юм уу бидний бүлэдэлэх арай өөр л байсан баг л тий. Ганцаараа одоо Аз хүүхэд ч юм уу тий амар олон шарааштай хүүхэд. Тэгэж гадуурхагдана гэдэг бол жоохон муухай. Бас жоохон муухай тий. Тэгээ ер нь бол гэхдээ бас гадаад модод хүүхэд тиймэрхүү байдаг баха. Монголын Аз хүүхэд ялангуяа сая коронавирусээс болоод тэр ч юм. Ёо. Тэр Америкт юу болоод байна тий. Нэрээ юу болоодсан бэ? Азуудыг зүгээр хаалгаалж тий. Зүгээр нэг Аз эмэгтэйчүүдийн нэг хум санцалдаг юу гэдгэлээ тэр чинь. Nails manicure. Тэгээ manicure дорон гутаа зүгээр бууз шат. Амар болоо хэдийн Аз эмэгтэйчүүд зүгээр алдсан байдаг бас. Shit. Тийм зөндөө болсон шүү. Тэгсэн чинь Америкийн Азууд нь өөрсдөө гинт хэсэг үзэж эхлэв. Яг тэр юу шиг болох вэ? Имийг санаж нөө. Имээ өөрөө зодтсон ч лөө эргүүлээ. Ман тэр санах. Би нөө юуг нэг юм санагдуулсан яг LA болж исэн нөө. LA 90 хэдэн оны ч лээ нөгөө амар райтлалтай байсан тийм. Нөгөө юунууд харууд солонгосууд руу. Тийм. Яадсан чинь нөгөө цагдаа нар нь ерөөсөө солонгосуудыг тоодгоо. Тэгсэн чинь солонгосууд нь за тэгвэл ситүэйшнийг өөрсдөө зөв шийдье гэснээр бүгдээрээ зүгээр дээвэр дээр гаргуудаа станаг зэрэг буудаад эхэлж шаацгаа. Солонгосууд амар олон буудаж алсан юм шиг л шүү дээ. Бүгд амар буу муутай. Яаж ч солонгосчууд чинь бүгдээр цэргээ хаадаг, буу өдөд чаддаг те, буудаж чадна. Солонгосууд ер нь жоохон бас галзуу юм санагдаж байна. Тий, яг бичлэг нь байдаг шүү дээ. Бүр яг нэг юм ингээд хөшин ах нар ингээд зүгээр л ингээд явж ийсэн хүн рүү зөө буудашаа. Зүгээр ингээд игээ зогццоо ингээд хоёр гараа ардаа ингэсэн тэгжсэн. Гэ буудаашаа. Тэгэхээр яг төвчээр нь хитэрсэн багталтай те. За одоо хангалттай гэл. Тий, яг нэг тиймэрхүү юм болох гэдэг юм санагдсан. Тэгээ цаачин бас Америкийн зарим хотуудад бүр амар өмнө самун болсон шүү дээ. Дэлгэрүүдийн дээрэндээ тэгэл зарим Black Lives Matter гэсэн. Black Lives Matter бас гэсэн. Тэгэнгүүт нь сая ч бас ингээ зарим ингээ би нэг дэлгүүрээ хамгаалж байгаа хүн зодуулаад алгуулж байгаа нэг видео хийсэн. Хүмүүс нэг л тийм юм бүр дэлгүүрд ингээ яагаад бүр ингээ дээрэндээ гиснээс чиний стори нь бол юу яагаад тийм амар violent гэдэг. Миний стори нь доо. Би золоогийн нэг стори хараагүй зүгээр unfollow юм санагдсан шүү. Ямар стори байсан? Нэг юм коронавирус өгсөн хүний брейнийг ингээд ихчиж байгаа. Тэснэ ингээд доторхын ингээд үзүүлээ шаа. Тэ. Би тэрийг үзсэн энэ одоо жинхэнэ юм биш. Жинхэнэ хүний тархин багтаа гэсэн чинь жинхэнээс өгсөн хүний тархийг ингээд утгаар ингэснэ ингээд нээж байгаа байхгүй. Тэр юуны дотор нэг юм хар юм байгаа зү. Тэр чинь одоо сонирхолтой сонсож. Тэр чинь тариа илгүүлээд насарсан хүний тархийг би яг тэгээд яг та би тийм үзэх аим дургу байхгүй. Тийм. Яагаад үзье? Зүгээр л ингээд яагаад үзье? Би амар хайд үзсэн юм. Хайдлаа та. Балээ ингээд тэрийг жаа. Би ингээд зүгээр Instagram story ингээд хаяа ингээд гүйлгээл үздэг шүү дээ. Тэгсэн чи яг ингээд нэг хүн ингээд brain хичээ шаа. Ер нь яаж тийм юм бэ? Би юу?
гоё шүү. Яа стори хийдэг яг тийм. Тэр сториг би Гэхдээ яг өөр надад тэрийг стори их тийм хэрэгтэй байгаад байгаа юм байна. харин яг Хуваалцах. яа зөвхөн тэр стори ч ер нь дандаа ингээл нэг юм болждггүй юмны талаар тий. Гэхдээ яг би ойлгоод байгаа юм нөгөө за корона яг жигнэсээ яг тий одоо жинхэнэ өвчнөө эсвэл зохиомл уу тий хин амар ашигтай байгаад нүү зарим хүмүүс гэдэг ч юм уу тий. Тэрний юу гэвэл яг миний анхаарал татсан ам бас хүмүүст жоохон тийм за шоклохоос илүү зүгээр нэг юм бодуулах ч юм уу гэж тийгэж оруулж байгаа. Тэгээд чухал мэдээ гэж харангууд бол тэр чухал мэдээг оруулж. Яг л би бас тийм шокоос гаднаас эдийн засгийн ач холбогдлын мэдээлэлд оруулж яддаг. Тэр нь одоо жишээ нь Орос хятад руу юуны манжуурт гүүр барьсан. Тийм. 6 жил барьсан. Тийм. Хэдлээ сая ярьсан. Түрүү ярьжсэн шүү дээ. Түрүүн ярьжсэн. Тэр гүүрний жил мэдээ оруулсан. Гэхдээ би бас эрүүл мэндийн ач холбогдолтой. Өөрөө зөвсөл хүмүүс энэ талаар мэдэх хэрэгтэй гэдэг юмыг хуваалцдаг. Тэр нь юу тийм одоо шок тэгээд одоо шок талтай контровершл байгаа. Гэхдээ би тэрийг мэдж байгаа. Тэгэнгүүт нь тэр хүмүүс намайг unfollow тэр нь чухал би зүгээр хүмүүст нэг хүргэх ёстой гэж бодож байгаа. Би наадхан боожсох хэдэн хүмүүс шаа unfollow хийсэн бол. Нэлээд хүмүүс юу пост одоо юм магадгүй. Гэхдээ би одоо Instagram-аа өтөлтөө ч юм уу зүгээр юу followers цуглуулалт надад чухал биш. Энэ бол зүгээр тоо гэж бодож байгаа зүгээр нэг хэрэгтэй юм гэж бодох юм бол тэгвэл бид нэг storyчдаг. Тэгээ тэр чинь юу л байгаа байхгүй те залуугийн одоо хийсэн story ч юм уу яг энэ профайл руу нарангууд тэгэл залуу яг өөрийнхөө statement-ийг хийгээл яг хин гэдгээ өөр амар хүмүүст ойлгуулж байгаа байхгүй те. Би залуугийн стаг үзчихсэн л та. Тэгээ дагдаг. Би бол байнга үздэг үү. Яг нэг хаяа сонирхолтой юм. Амар олон талын сонирхолтой биш санагдав. Эдийн засаг орно, улс төр орно. Тэгээд одоо ковид, эрүүл мэнд. Тэгэл одоо нөгөө нэг яг энэ одоо геополитик асуудал ч юм уу те. Тэгэл хажуугаар нь бас спорт гэл. Тэгэд яг чи яг энэ одоо улс төрийн юу чамд юм яг юунд сонирхолтой нэгдтэй. Иймэрхүү юм. За өдөр тутмын ажил дээрээ би бас ажил чинь болохоор тэгдэггүй эсвэл чамд өөрөө яг ажил биш байсан ч гэсэн ер нь сонирхолтой санагддаг. За ажлын юм байгаа ягаад гэвэл ажил дээрээ жишээ нь тогтмол улс төрийн чухал мэдээ анализ хийдэг. Тэрнээс нь би яг ингээ тэрийг нь яг гэвэл тэр мэдээг уншингуудаа бас заримдаа юу одоо тайлан бичдэг. Тэгэхээр ингээд тэр чухал мэдээг уншингуудаа за энэ амар чухал энийг өөр хүмүүст аваалцах хэрэгтэй байна гэдэг тэгэнгүүт нь тэрийг нь хуваалцдаг. Гэхдээ хүн геополитик санхүү тэгээ дэлхийд дээр болж байгаа том мега тренд гэж хэлж байна. Тэрийг заавалчгүй дагах хэрэгтэй. Ягаад гэвэл тэр өөрчлөлтүүд амьдрал чинь нөлөөлж шүү дээ. Бидний амьдрал өдөр тутмын амьдралд нөлөөлнө. Одоо жишээ нь дэлхийд даяар юуны худалдаа эсвэл худалдааг авч болох нь худалдаа маш их доголдож байгаа. Одоо жишээ нь Монголд одоо юуны бидний удагтай сода водор ч юм уу зарим ундаанууд тасраад байгаа. Хэд оноос өмнө анзаарах өмнө ч гэсэн байсан. Тэрний юу гэдэг вэ? Энэ бол поштжуулж байгаа, германчуулж байгаа. Энийг юу supply chain breakage болоод байгаа. Тийм misfunction үссэн юм уу? Malfunction тий. Тийм надаас би тийм дүр амарч байгаа дуртай байхгүй юу? Одоо олон улсын улс төрч байт юм уу? Тэр одоо эдийн засаг тиймэрхүү талаар мэдээ уншдаг л та. Гэхдээ өмнөх шигэ байнга тэгэж одоо өглөө алга уншаал одоо тэр юу юм уу? Тэгж эргүүлж чадхаа болцсон л лээ. Ягаад тэгэхээр миний уншдаг гэсэн сайтууд ихэнх нь юу төлбөртэй болоод байгаа гişээ. Тий. Би VSG тий юу юм яадаг гэсэн бүгдээрээ л оронгууд дандаа subscribe хийгээрэй л гэл. Тэрнээс бол хаш би юм жоохон миний юу багассан л та. Гэтэ юу нэг жилээс ер нь цаашаа ирээдүйн төлөө яг хэрэгтэй чухал мэдээнүүд дандаа төлбөртэй байна. Тий. Ялт ч үгийн тэхгүй бол нөгөө нөхдүүд ч өмнө нөгөө зар сурчлагаас гол орлого олдог байсан. Одоо зар сурчлага чинь тэрэн дээр тийм үнцэнтэй байгаа болчлоо л та. Тэ яг нөгөө дижитал магазин дээр. Тэгвэл бид хоёр за хамгийн одоо 100% үнэн биш юм аа төхүүлдэг тийм одоо юу байна вэ?
сайт ч юм уу, сонирм ч юм уу. За яг хүн ер нь миний хувьд бол би өөрөө фильтртэй байдаг. Одоо жишээ нь Icon-ig маань сайт байгаа те. Тэрний эрхлэгч нь Монгол Ардын юуны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч болсон. хэвлэлийн төлөөлөгч болсон. Тэгэхээр юу яг гэвэл Icon-ig маань одоо жишээ нь засгийн газрыг шүүмжилсэн эсвэл одоо тийм дүгнсэн нийтлэлүүд нь амар тийм нэг талыг барьсан гэж би хараад байгаа. Бас нэг ажендатай болсон гэж байна. Тэ гэхдээ яг надаа ер нь болор тоё өөрөө өмнө нь зүгээр нөгөө тэтгэлийн төлөөлөгч болоо багт ерөнхий редактортай Icon одоо байгаагаас арай илүү дээрээс ирж надад санагдаж байгаа. За окей тэгвэл за Icon Монгол биш юм аа тэгвэл. За гадны сайтуудаас за тэгвэл Монголыг асуулт тэгвэл Монгол болон гадаа. Монгол дотроо одоо аль вебсайт эсвэл юу үзвэл арай оновчтой юм видео. Би бол яг Монголоос хэд бол би Icon уншдаг. Тэгээд iTime уншдаг. За тэгэл ер нь баг болж ин доо. Гадаа. Гадаа тэгэл. Гадаадаас бол тэгэл амар болно шүү дээ. Амар болно. Гадаадаас амар болно. Би бас ер нь гадаад мэдээ би бас Porsche-ийн нэг тийм гоё группт байдаг. Геополитик, санхүү болон технологийн тухай мэдээлэл хуваалцдаг. Тийм одоо нэг цөөхөн 100-аас бага хүмүүсийн групп байдаг. Тэмцээний 4 нь юу вэ гэвэл 7 хоног болгон чи 2-оос 3 мэдээ оруулах хэрэгтэй. Тэгээ чи мэдээ өөрөө тэр группт одоо үнцийг оруулж иж чи бас үнцийг өртөж аваа. Ягаад гэвэл чи амар тийм шүү дээ. Санхүүгийн мэрэгжилтэй, хөрөнгө оруулалтын мэрэгжилтэй Англид ер нь дэлхийд дараа тийм гоё геополитик санхүү улс төр сонирхож байгаа хүмүүс амар гоё мэдээд үнцэнтэй мэдээ. Би тэр мэдээг ухах шаардлага байхгүй. Би харин яг тийм болцсон шүү дээ. Нэрээ бодоод байсан чи сүүлд ерөөсөө баг ингэж сайт руу орж ухааг байгаа байхгүй. Тэгээ манай зүгээр нэг одоо санхүүд хамт сурч исэн. Надад бүгдээрээ санхүүгийн чиглэлийн найзууд байдаг л та. Тэгээд найзуудын тийм групп. Тэгэл тэрэн дээр одоо яг тийм юутай холбоотой бүх мэдээлүүд ингээл бүгдээрээ бие биенэргээ линк шидэл. Тэгэл тэнцэнээсээ баг тэр групп руугаа ороод харахад бүх мэдээлэл авчдаг болцсон. Би энэ үедээ бас яг амдын ноутбук ярьсан чинь тийм зөвхөн тийм coin талаар ярилцдаг тийм Discord group байх шүү дээ. Тэр ч яа тэр бол нэлээд public л та. Public юм уу? Тэр бол нэлээд public. Тэр чинь юу крипто буучингийн нэг залуус танаагаар орсон байсан шүү дээ. Би тэдний айгу дажгүй фундаменттай юм ярьд юм санагд юм аа. Яг ярьж байгаа фактууд тэр нь. Тэг би тэр крипто буучингийн shout out to крипто буучин. Яа би бас тэр крипто буучинд анхны дугаараас нь оршил яг дундуур нь жоо халахсан байгаа л та. Гэхдээ сонсож байгаа надаа тэдний хийж байгаа тэр дүгнэлт мөглөлтүүд нь айгу тийм нэг суур айгу сайтай санагддаг. Надаа крипто буучингийн залууч маш суур сайтай санагддаг. Тэг амар мундаг залуучууд мэдлэгтэй бас сүүлийн үед жишээ нь IHC coin дээр амар тэр видеог би хийсэн маш их баярлж байгаа. Тий тэрэн дээрээс та чи Slay хийсэн тий. Гиснээс гиснээс IHC авсан уу одоо би аваагүй. Би тэгтээ яасан яг үнэхээр бол авах гэж оролцсон чадаагүй. Дууссан байлаа яатсан байлаа. Дууссан. Би ер нь бол уг нь авах гээд айгүй бэлэн байсан тэгэл нөө нэг тоогоо оруулалтыг юм дарж болохгүйсэн тэгэл нэг refresh хийсэн чинь дууссан байсан. Би coin-а баруцалтай гэж. Тэр яг хөө тэрийг нэг амар харамсахгүй л юм би бол. Тэр жоохон бас хил амтаа болчих шиг бастай эцтэй. IHC-ийн одоо тэр тэгсэн тэр нөгөө нэг юу одоо эхлээд нөгөө нэгт хитрхи олон хүн ороод биржүүд нь гацаад дараа нь хилэн болсон дараа нь хэд хэдэн бирж дээр нь хөдөө хүмүүс авцсан байна гэж захиалга үүсэн бүтэд дараа нь ерөөсөө яг үндэ аваагүйсэн гэдэг ч юм. Тиймэрхүү асуудлууд үүсэл бэл. Би бол аваагүй тэгээ бас авъя гэж бодоагүй. Би авд юм уу за зээшгүй. Би ямар тийм үг. Тэгээ би яг шууд л гэдэг л яг л үнэхээр pump and dump-аар нь л гэсэн тийм л сэтгүүтэл орсон л да. Ямар ч тийм одоо яг үнэ хэлэхэд энэ бол өстой жинхэнэ store of value үнэхээр юу юм байна гэж юусоо бодоагүй. Амар тийм өстой Монгол гой койно дэмжиж юм эсвэл ирээдүйд амар үн зэрэг юм байна гэж тийм бодол надад ерөөсөө нэгт юуж байгаагүй. Just амар хайптай байгаа нь ойлгомжтой. Тэгэл нэг хайплж байгаа хүмүүс амар Монголд инфлюенс хийж чаддаг хүмүүс болохоор хайплж чадсан. Гэхдээ би ч гэсэн store of value
биш гэж бодож байгаа. Shitcoin гэж бодож байгаа. Тэгээд pump and dump-арлаас орё гэж бас миний яг үнэн бодлоо хэлж шүү. Тэр яасан л да. Одоо яг зүгээр одоо би чинь зүгээр яг тийм амар судалдаггүй л дээ. Хаяа зүгээр үзчихсэн YouTube-ээр нэг яг уншиж мушсан байхгүй. Нэг жоохон л уншижсэн. Тэгэхээр ингээд нөхдүүдийн ингээд яг нэлээд мэддэг хүмүүсийн ярьж байгаа ингээд байгаа байхгүй юу? Одоо тэр зоосны одоо чи яг юмнуудыг ойлгохгүй ч юм уу те тэр одоо ledger major тэр нарийн блокчейнийг ойлгодог байлаа гэхэд одоо хүний хамгийн анхаарад яаж чадах юм юу вэ гэхээр артлын багыг харах хэрэгтэй. Баг нь өөрөө хийж байгаа нөхдүүд нь өөрсдөө хэр төвхтэй нэг. Тэгэд яг нөө 4 хүн гаргасан шүү дээ. Тэгээд 4 хүний нэг нь ч яг тэр нөгөө одоо юу гэдэг тийм одоо технологийн ч юм уу нэг инновацлаг санагдаагүй надаа. Үгүй юу би ингэж хэлчихье. Би бас нэг 2 3 coin тэр Posh юутай хамт ингээд судалдаг. Тэр нь юу ардаг гэвэл юу tokenomics гэж байгаа. Тий, tokenomics гэж байгаа. Өөрөөр хэлбэл ер нь яг тэгвэл white paper дээр тэр илэрхийлсэн байдаг. За бид нар тэдэн ширхэг coin гаргана. Тэгэнгүүт нь developer баг нь тэдэн coin-ыг хуваарлна. Тэгэнгүүт нь одоо юуны олон нийтэд борлуулах coin-д ийм байгаа. Тэгэнгүүт нь дараа нь бид нар тэр coin-о шатаах юм уу шатаахгүй юм уу гэд white paper дээр тодорхойлсон байдаг. Тэгээд тэр планыхаа дагуу үйл ажиллагаа хийж байгаа юм уу? Мөн бас тэр төслийг ямар одоо venture capital технологийн компаниуд араар нь санхүүжилж байна. Хэрэг мөнгө босгосон. Хамгийн чухал нь бас юм анд хэлж байгаа. Тэр баг байхгүй дээ. Тим. Тий. Тэгэд тэрнээс гадна яг нөгөө одоо coin-ы миний бодлоор амар юу бол яг real world usage зүгээр л одоо нэг тийм ер нь бол зүгээр IAC гэдэг чи одоо бол зүгээр яг үнэ хэлэхэд цаана байгаа үн цэн зүгээр л цаасан дээр байгаа л нэг цаас шаа байхгүй. Тэр чи яг цэвэр одоо тийм инновац бүтээсэн гэж хэлэхэд хэцүү байхгүй. Тэр код одоо бичсэн код энэ л тий. Тэр ард наага гол хүмүүс нь л чухал та тий. Тэр чи үгийн хийж байгаа хүмүүс нь бидний туршлага ч гэдэм үү чадвар гэдэг ч юм уу өмнө хийсэн ажил гэдэг ч юм уу. Окей тэгвэл Dogecoin тэгвэл хэр одоо яг юм чанартай. Dogecoin ч н одоо ер нь л одоо meme coin штэ. Зүгээр тийм. Үнэн нь бол cute нохоо. Үнэн нь бол cute нохоо. Тийм. Гэхдээ яг юу яагаад байгаа? Анх бол ингэжсэн би нөө яг founder-ийн одоо яриануудыг үзчихсэн аахгүй ярьслаа. Анх бол тэр чинь нөө Joker хэлсэн. Гэхдээ ингээд бүр хайпаараа ингээд ерөөсөө тэр чинь ингээд яваалаа байхгүй юу? Одоо шинэ дундаас амар serious хүмүүс одоо жишээ нь Mark Cuban дээр орж ирэл те. Mark Cuban дээр орж ирэл Dogecoin-ыг бид нэр өөрсдийнхөө тэр нөгөө Mark Cuban чинь Dallas Mavericks эзэн шүү дээ. Тэрнээ бид нэр одоо Dogecoin-оор төлбөр авдаг болгоно гэдэг ч юм уу те. Тэгэл хажуугаар нь өөр бас мундаг одоо тэр хин блэ? Айгу олон хүн чинь Dogecoin-ыг бас өөрсдийнхөө мэдлийн тэр хэрэглээнд оруулах гэж үзэл. Тэнгүүд анх нөгөө нэг юу амар Joker хэлж ирсэн нөхдүүд нь сүүлдээ одоо тэр юмнууд нь гоё яваад ангууд бас жоохон serious хандаад эхэлсэн байхгүй. Тэнгүүд одоо update оруулж моруулаад за манайх одоо энэ блокчейн дээр одоо яг чинь integrate хийх чинь энэ гэл. Тэгээд сүүлд бол одоо яагаад хэлээ шүү дээ. Өөрсдөө тэр баг маган тэгэл тийм мэдээл гаргацсан байлаа. Бид нар одоо тийм update дээр гаргана гэсэн. Гэхдээ мэдхгүй амар тийм сонио угийн нэрэнч meme, логонч meme тэгсэн мөртлөө тэгэл бас одоо бүр гараад нэлээ удаж байгаа мөртлөө үн цэнээ алга болгож алдахгүй л айгүй өндөр маркет каптай яваал энэ те. Тийм. Тэгэхээр амар сонирхолтой л. Харин яг технээсээ meme coin мөн үгүй юу баг meme coin байгаа болчихлоо шүү дээ. Үгүй юу? Яг ер нь бол meme coin л доо. Арайч юм. Та Dogecoin-аас ах уу? Яг амар вайн тэгээд зүгээр стажинг нэг хэдэн мянган доллар алдахад бол өстой юу ч харамсахгүй гэвэл бол just for fun тэ. Гэхдээ айгүй олон сонин гэвэл уул нь бол айгүй олон мундаг хүмүүс Dogecoin-тай байд юм бэлээ. Тэр нөгөө юу чинь нөгөө баян одоо биткойн одоо тэр нөгөө микро юу лээ? MicroStrategy. Тийм MicroStrategy. Michael Tyler тэ Michael Saylor тэр бол бас Dogecoin даа юм бэлээ. Санаа. Тэгэд юма мэддэг хүмүүсээс тэгэл бас нэг одоо тэд нар joke-ч болгож авт юм уу? Үнэнгээсэж ирээдүйд өснө гэж бодож авт явж ирсэн тэгэл авцсан л юм. Юу Shiba Inu гэдэг нэг coin бас гарч ирсэн аа. Тэр чинь сүүлд нэг юу
Vitalik жоохон муулсан одоо fuck Vitalik Buterin Nino гэдэг хоёр гарч ирсэн. Тэгсэн шүү дээ. Бүр зөв сүүл рүү жоок болоод. Vitalik Buterin ч нөгөө Ethereum-ийн founder ахгүй юу? Ethereum. Тэгээ Vitalik Buterin руу нөгөө Shiba Inu-гийн founder-ууд нь хэдэн нэг их 80 илүү 10 их 80 ч илүү Shiba Inu бэлгэлсэн байхгүй юу? Бараг уурт нь $1 billion ч илүү. Тэгсэн чи тэр Shiba Inu-гийн Vitalik ч нөгөө бүгдийг авангуудаа хөндлөө тий энэтэг рүү хөндлөсөн байхгүй юу? хөндлөсөн. Тий коронавигийнхаа эсрэг тэмцээд ашиглангүүтээ зүр бараг амар их билүү ус тэр зүгээр цаашаа таахгүй бэлгэлчдэг нас. Энэтэй coin гэдэг сони тий. Одоо ч нөгөө цаасан дэвсгэрт үнцний алднаа л гэл coin руу гэдэг байгаа шүү дээ. Цаасан дэвтэр бол үнцний аль байдаг тий. Алдна шинэ юу гэвэл одоо яг хуу доллар юугаа дэлхийн хамгийн хүчирхэг валют мөн бол reserve currency гэж явж байгаа. Дийлэх одоо төв банкуд доллар нөөцлөдөг. Доллар одоо бол ер нь бол урт хугацаанд бол үнц нь шид болно. Үнц нэг цаас болно. Тэр үед нь юу явах вэ гэвэл крипто. Тэр одоо энэ ойртож гинэ эсвэл бас жоохон цаг хугацаа байна уу? Юу. Одоо криптоор бүрэн шилжчихэд үү? Болоог ах уу? Доор хойш нэг 10 жил байгаа ах уу? Гэтэ 10 биднийг амьд цагтлаад тийм. Тэгэхээр яг одооноос ер нь жоохон coin invest хийжсэн дээр гэж юм бодож байна уу? Coin хүн болон боломжоор судлаад хамгийн гол нь ойлголт аваад тэгээд яг энэ чинь тэгээ 80-аад оны үед ч юм уу 90-аад оны үед ихлээр интернет яасан билээ. Хин ч интернетийг ийм болно гэж төсөөлөөгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр бидний амьдралыг бас томор өөрчлөх байхгүй энэ технологич. Өөрчлөн л дөө. Тэгэл ер нь бол гол яг уу coin-ы зүгээр яг coin одоо тэр токен чинь бол амар олон юм ашиглагдах байхгүй юу? Зөвхөн одоо мөнгө санхүүгээр хэрэгслэхгүй тий амар олон юм ашиглагдаж шүү дээ. Одоо Tether 100 гэдэг ч юм уу тий одоо тэр хуулийн юмд хүртэл ашиглагдаж шүү дээ. Тэгээд яг тэр санхүүгийн тал дээр нь л банкнуудыг л алга болох гэдэг байгаа шүү дээ. Банк санхүүгийн салбар. Тэгээ гол нэг дундын нэг тэр итгээдэг. Тэгэхэр чин шууд ингээл хоёр хүн хоорондоо би чи над руу мөнгө шилжүүлэхэд бол одоо тий заавалч худалдаагийн шимтгэл төлөх албаг л. Тий. Яа тэр худалдааны шимтгэл тий шилжүүлэх шимтгэл энэ тий. Тэр ингээл бодлоо. MoneyGram-аар тий Монгол руу мөнгө явуулах. Ямар шимтгэлтэй вэ? Тий. Хэцүү шүү. Бүр ингэ зүгээр ч явахгүй мөр. Хитэн хоног. Чи одоо нөө гадаадтай хүмүүс чинь дандаа ингэж мөнгө яд юм л шүү дээ. Одоо би жишээ нь Англид амьдардаг байлаа гэхэд одоо гэрлүүгээ ээж аваарга мөнгө явуулъя гэвэл ингэдэг. Одоо жишээ нь би Англид байгаа нэг хүнд нь паундын өгөөд тэднэрийнх нь гэр бүл нь ээж авд нь тэгдэг те. Энэ бол бас юм шилдэлтэй би юу жишээ нь банкар гойлоо гэх юм бол нэгдүгээр 100 паунд явуулахын тулд чи баг маш их юу шимтгэлдүүлнэ. Тэр чинь тэгээс 5-7 хоног болно. Дээрээс мэд нөгөө мөнгө авч байгаа хүнд нь мөнгө нь одоо яг хэрэгтэй байдаг. Тэрний оронд монголчуудын группүүдээр ороод за ёо Монголоос тэдийг солилцъя гээл тэгэл Монголд азарга мөнгө авчаал нөгөө хүн паунда яг ингээл шууд бас тийм гоё workaround тийм. Тэгсэн шүү дээ. Тэгсэн. Сонирхол даас. Тийм ээ. Монгол төврөг бас арай л амар суугарч. Монгол төврөг амар сууж заяа. Юу илээ? Тэрийг урьдчаал хэдэн онд илээ. Тэр ухаан жилийнхаа хамгийн тийм одоо суг валютаар юу шалгарсан байхгүй юу? Юу ч болсон. Won шалгарсан. Won. Тийм. Won мэдгүй яг чинь тэр үеийнхаа ер нь бол амар муу зүйлээр тэгсэн чи Won ерөөсөө энэ жил хитгэн л валютын эсрэг чангарсан байна гэж төгрөг амар цөөхөн байлаа заа. Won ч ер нь бол яг нэг ягаад суугтаа орсон мэхлээр яг мундгуудынхаа дунд л суугтаа орж байгаа юм л та. Тухайн жилийн хамгийн амжилтгүй зүгээр төгрөгийн эсрэг чангарсан байдаг юм бас. Тэгэхээр ер нь одоо Америк доллар ер нь авсан дээр үс аав гэсэн дээр. Америк доллар доллар бол одоо яалаа шүү дээ. Сүүлийн 1 жил бол бүр ерөөсөө яг бүр яг одоо 2850 гэдэг байшин дээрээ дээшээ 1 2 доошоо 1 2 48-аас 52-ийн оронд л
Өстө яг л ялла. Гэтэ тэр бол ерөөсөө Монгол төгрөгөндөө сайн байгаад байгаа юм биш л те. Америкчууд өөртөө нөгөө нэг юу хэмжээгээр хэвлсэн. ковидгээ баларсан. Сая тэгээд нөгөө нэг юу stimulus package хэдэн триллион доллар. $20 бараг $20 триллион доллар яасан шүү дээ, хэвлсэн шүү дээ. Ягаад гэвэл иргэн бүрт бараг 3000. Гэхдээ 20-д биш 20 арай өгдөг нэ. Ямар ч stimulus package бол 1.9 триллионээс. Гэхдээ яг тэр чинь нөгөө хүн тараас нь бол тэрэлтэй 1.9. Тэрнээс ч гадна нөгөө нэг юу бизнесүүдэд дэмжих гэж бас мөнгө тараас байхгүй. Гэхдээ арай 20 хэдэн триллион биш ээ. Ягаад тэр чинь 20 гэхэлэр арай өндөр болчиход байна. шалгачих. За тэгээ шалгачих хай. Яасан. Хэдэн 2 триллион. 2 триллион. 2 триллион доллар. Тэгээ $2 триллион доллар чи бас ласар их мөнгө шүү дээ. Тэ 1000 биллион чи 1 триллион. Тий. 2000 биллион. Тэгж бодохоор бас солиотой байдаг шүү дээ. Хүн болгон тэр чинь яасан л та. Иргэн бүрт $1400 өгсөн. Тий. Тэгсэн чинь манай эдийн засаг зүгээр 12 биллион. Тий штэ. Манай эдийн засаг 12 биллион. Манайхс ч зүгээр л нэг удаа л за 300 мянга авах гэж. Мааг чинь тэгэл яахтай өөр нэг компани л нэг ажлын орлого шиг байгаа шнэ. Тий. Яа за энийг яриад явал Монголын эдийн засаг ярил бас амар депресс юм л тэ. Тийм болохоор яах юм. Гоё өдрөг юм яа. Тий өдрөг юм яа. Юу арт гişтэй яаж өрөм чи Нэрээ тий хамт ажиллах. Би нэрээ золог арт гэрээс айгу болаарсан. Би хараад өө золоо шүү дээ. Тий. Тэснэр яг аим гой яг чи яг арт гэрд яг төгсөн үг лээ. Оо за баярлалаа. Арт гэртээ яаж танилцсан бэ гэвэл Шанхай руу буцаад явъя. Шанхайд арт гэртээ Шанхайд Америк DJ амьдардаг DJ Bio Brian Offenter гэдэг. Тэр манай хүн дарханд англи хэлний багшаар ажиллаж ирсэн. Наа за. Тэр үед юутай арт гэрийн үсгэн байгуулж явхатай танилцаад тэгээ би Шанхайд stand up comedy хийж яхад манай хүнтэй танилцаад nice. Тэгээд би Монголд амьдарч ирсэн шүү дээ. Тэгэл дажгүй харилцаатай болоод тэгээ Монголд төрж ирэнгүүт нь би чинь Бататай хамт өдөр хамтраад гадны комедианыг авчирч ирсэн. Тэр гадаад комедиандаа зарим нас арт гэрийн видеонуудад орж ирсэн. Тэгээд жахадаа танилцаад тий арт гэртэй холбоотой хорны зам гэж хэлжсэн шүү дээ. тий Silk Road comedy. Silk Road гэдэг. Тэр Том Роузыг тоор авчирсан уу? Тий. Яа Том Роуз чинь Joey Diaz-ийн подкастт орчоод очсноо ярьсан байл шүү дээ. Монголд. Ваа тийм үү. Тэгснэ ингээд Монголын комеди дээр очсон. Joey Diaz-ийн подкаст нэрсэл айгүй алдартай байна тий. Тийм шүү дээ. Тэгснэ ингээд Mongolians are fucking sexy people гэж ингээд cheekbones are sexy гэх амар гоё царил хүмүүс хэлдэг. Тэр зоологийн орсон нэг бичлэг нэ гоё тэ нэг усанд орлоо тий. Тэр best. Тэр амар гоё. Тэгснэ чи бүр ингээд яг ингээд амар гоё нээлт яг яг болж байгаа байхгүй юу? Тэгвэл хутгадлаа ингээд орж биш те яг жигнэсээ ингээд бүр яг орцсон те бүр ингээд баг нормоор байгаа те мангар жижигхэн баан дотроо баанч зүгээр төмпөн дүү Онгоц төмөр баан тэрийг онгоц гэж нэрлэдэг юм байна. Тийм. Нэг онгоцын хэлбэртэй ч юм уу тэгээ онгоц гэж нэрлэдэг. Та онгоцонд орондоо гэл. Онгоцонд орно. Тэр бас гоёс. Ой тэр донтор. Тэгээ юу сая ананд нэг хин нэг нэрөө скриншот аваад биш ээ зураг аваа явуулчихлаа. За тэрч. Тэр нөө юу тэр арт гэрийн надаа нэг тэр зураг аим таалагддаг зөө. Ийм амар ийм гялтгансан өмнөд пижактай ийм буржур устай нөхөр нэг юу өгдөн штэ. Факт шүү дээ. Хөөрг. Тий, хөөрг өгсөн чи маань зүгээр хөөргнээс нь авангаатай ингэж сарж идэг. Яг ингээд яг нөгөө хамраараа нөгөө нэг те нэг юм сордог та. Эсвэл яг нэг барьсан ингэснэ. Тэр чинь бичлэг дээр үр тэр орд юм биш те. Өө наа чи тэхгүй гэдэг. Наа гэдэг. Фан юм. Тэр тоогооч яг Монголд ирж яхад нь бид нар самт уулзчихсан тэр нөхөртэй. Тэр чинь говийн юу амссан те говьоос юу хосол өмссөн те тэр ягаан сүйдчин говийн тийм үү говь штэ Монгол тэр аим гой сэтэл шүү дээ. Тий. Батад яг адилхан байгаа шүү дээ. Тийм. Америкт явжсэн зураг дээр Батагийн. Тэр чинь өнгөн баа. Тий ягаан өнгөтэй. Говийн сүт надаа ер нь амар дажгүй тэр шин загварууд аягүй таалагдсан шүү. Вау, говь яа. Гой турж байгаа тэр сүтнээс навнаа гэж. Тэр аягүй боломжийн үнэтэй санагдсан бас 100% кашмир гэхт.
Тэг гадаад чинь Кашмир гэхэлэр амар үнэтэй юм л шүү дээ. Тэгэхээр арт гэртэй бол тийм юм байна тийм. Одоо ер нь гоё хамтарч хамтарч байгаа юм хийж байгаа юм байна. Юм хийж байгаа. Тэгээд биний 9 сарын дундуур давханлаа явах төлөвлөгөөтэй байгаа. Тэг чинь хийдэг видеонууд юм. Тэгээ нэг хүмүүс нь тэгтэл чи зарлах чи. Тэгээд дахинд очил буудалтай хоо. Дахинд очих юм бол би баясаа гинэ. Тийм үү. Баясаа чи юм блэ. Нүдэн шилтэй юу? Нүдэн шилтэй. Shit. Нохотоо хоол хийдэг. Shit. Тэр чимээр одоо ер нь бол бараг дүмэлж байгаа шүү дээ. Лежендэр болж байгаа шүү дээ. The Баясаа the Khan's Kitchen. Khan's Kitchen. Надаа тэр Нарги ясаар таалагдсан. Харин Нарги хаж ч юм. Нарги одоо буцаад ах үстэй. Хөө. Бидрээс ах тий. Яг гоо тэгтээ Нарги маань одоо яа. Буцаад видеонууд хийж эхлэв. Бодог Boys гэдэг видеонууд хийж ирсэн байгаа. Nice. Нарги харин уул айгуу гоё мөртлөөтэй нэг хэсэг хийгээл тэгэл дундуур амирх засварлдаг байсан. Би гайхаад мань хайж ч юм. Нарги аим гоё хэлдэг шүү дээ. Баясаа маань сүүлийн жил бол тэгэл амар гоё орж ирсэн шүү. Би өөр ингээд нэг хэсэг байн арт гэр Нарги ах одоо Баясаа гэдэг ахнаар хэднээс та. Why you talking over me man? Баясаа чинь нэг надаас нэг 3-4 ах байхаа. 88 оны ах юм байна. Тэр Наргийн насыг мэдгүй юм байна. 40 төгч байгаа юм болов. Нилээ омтол хараад. Тий. Одоо тэр нохоонууд нээр өөрхөн сан. Хөөрхөнтэй тэр нэг банхарн нэг юм юутай хөзөөчтэй. Тэгснэ ингээд би нэг хэсэг андарчсан байхгүй ингээд комментэн дээр нь нохоогоо нэг хоолж байгаа бичлэгч байвал яг гой боллоо доо гэх нэг хэсэг бичээсэх хүмүүс. Чи яг тэр коммент уншаад байн хоолтыг нь харуулдаг болсон л шүү дээ. Тэр юу надад тэр арт гэрээ тэгтээ зүйлд ордог бас тэр юу авир таалаад нэг 3 бүх хоол иддэг. Тэр авир таалагдчихаа. Тэр гоё шүү. Урамтай иддэг шүү. Тэнэг их хоол тавьчаал. Сайхан Монгол ах нар зүгээр Монгол яриад л тэр ч сайхан байсан шүү те гэл идэ зүгээр. Арт гэр ялчгүй. Юу Монголыг дэлхийд амар гоё сурталчилж байгаа. Монгол соёлыг. Тийм. Яа юу гадаад байв. Гадаад явдлын амнаас л илүү шүү дээ. Тийм. Арт гэр бол юуны Монгол соёлын Big Bang тэгж. Big Bang. Тийм. Бач тэр чи Big Bang чи юу штэ? Солонгос. Юу хүү штэ? Хүү. Би тэгтээ арт гэрийг тэгж хардсан шүү дээ. Юу лээ? Ямар хамтлаг үлээ? Нөгөө хүү. Дэхүү юу? Дэхүү шүү дээ. Хүү. Дэхүү. Тийм. Юу talking about так. Арт гэрийг бол би тэгтээ стил яг энэ world wide одоо дэлхийн Монголтой л амар тэгс world wide бол стил амар тийм underrated гэж боддог шүү. Яг тэгэхээр би өөрөө нөгөө нэг тиймэрхүү channel амар үздэг байхгүй юу? Одоо wild cooking те. Тэнгүүтээ нөгөө нэг Георги Кавказ. Тий, Георги Кавказ. Тэгээ тэр Алмазан Kitchen эдэргээл те. Георги Кавказ яа тийм. Тэр бас фан шүү. Тэр нэг сайхан орс ахгүй те. Вайн хийгээл. Нүчөө. Шууд орсоор ирлээ. Тий, орсоор ирэл. The Wildest Cooking тэр бас тэр гоё. Нэг имээ хоёрт чи юу лээ? Имээ хоёр байгаа. Тэгэнгүүт нь тий тэр гоё. Тэг үсгэд юу амар гоё. Ялангуяа тэр ковидын үеэр бол тий амар гоё зүгээр ингээд байгальд гарангуудаа нуур голын эрэг дээр суугаал хоол яал яа тэрийг би бүр бас л үнэхээр нэг хэсэг мөрөөдсөн шүү. Би юу үздэг гэж. Чи үздэг. Нүсрэт. Нүсрэт тий. Юу Нүсрэт Salt Bay. Salt Bay. Мэдгүй зүгээр ингээ хоол хийж байгаа ч сонин өөрөө ч их сонин гэсэн мэт аймаг гоо сонирхолтой. Өөрөө амар тийм тий. Мондөг хүн амар ажилласан юм билээ. Тэр чин бүр юунаас илээ. Зүгээр л бүчний туслах байсан юм билээ шүү дээ. Тэгээ одоо бүр зүгээр дэлхийн бүх томатуудад одоо тийм юутай. Гэтэ нэг шинээр нэгц ресторанын ревю нүжсэн чинь амар хүм болцсон байсан. Амар үнэтэй. Үн дээрээс worth it биш гэ. DJ Khaled-ийн клипүүдийн тий ингэж тэгсэн юм. Тэгсэн шүү дээ. Shit. Гэтэ ингээд дэлхийд дахид амар сонио юмнууд ингээд гинт вайрлаа шүү дээ. Одоо тэр Salt Bay-ийн цацж байгаа ч юм уу. Одоо өөр юу ч хийх тий. Юу лээ Жожигийн нэг бүжгэлдэг Harlem Shake. Тий Harlem Shake тэгээд нэг сонио юм гинт тэгэл болт. Нөгөө юу хамгийн сүүлд хин заа. Би нэрийг марсан нөгөө Итали хар нөгөө ингээд Балотел нөгөө нэг ингэдэг гэдэг те. Хамгийн энгийн юм зүйл шууд ингээд үйлдэлээр л тайлбарладаг. Одоо бичлэг байсан бол ингээд харууллаа л да.
Даад бичлэг алга тийм бол та нарт бүгд мэдж байгаа нэг гараа ингэж зүгцэн нэг юу мими хараа өстэй. Тийм. Тэр бүр амар гоё тийм. Тэр амар тийм бас жинис байгаа л да. Тэгт өөрөөс тийм амар од боломж одоо болох тийм. Болоогүй. Зоологийн хувьд одоо юу гэдэг чинь чиний бодлоор Монголоос одоо дараагийн олон улсад гарах контент ч юм уу те яг англи хэл дээр идэг. За тиймэрхүү контентын хувьд одоо ямар төрлөөр байвал чамдас боломжтой гэж бодож байна. За контентын хувьд юу гэвэл хамгийн гол нь юу нэг одоо чинь одоо Kickstarter чинь бид нар өөрийгөө юу гэж тодорхойлдог гэвэл сексийн тухай хамгийн хөгжилтэй Монголын подкаст гэж байгаа. Тэгээ нэг өгүүлбэр юу нь бол ойлгомжтой байгаа. Хөгжилтэй сексийн тухай. Түүнтэй адилхан яг Монголоос гадагшаа контент хийх юм бол ер нь яг зах зээлийг тодорхойлох ёстой. Тэгээд ер нь судалгаа жоох хийгээд өөрсдөө сайн ярилцж байгаа. Тэгээд хамгийн гол нь тууштай хийх юм байгаа даа. Зүгээр бодсноос илүү зүгээр хийж үзээд юм ингээ хийснийхэн дараа одоо жишээл подкаст дээр ярил л да. Тэр анх подкастыг ямар яаж төсөөлж ийсэн бэ? Тэгэхэд хийхин явц зөндөө сурж байгаа шүү дээ, тийм. Тэгж юм хийгээл сурахад хамгийн зөв байдаг л та. Тий. Би яхаа зөв нөө сүүлд юу гаргуулаас айгу хүмүүсээс үзэж магадгүй гэж бодогдоод байгаа. Гэхдээ тэр нөө шинэ юм санаа авшилтай. Нөө юу гэдэг чинь Японы The Day in the Life of a Butcher гэдэг л мэдгүй. Японы Paula from Tokyo гэл. Тэр шиг одоо Монголд ч юм уу те Day in the Life of одоо юу ч тий The Herder те эсвэл Day in the Life of a just Mongolian Kid ч юм уу. Тиймэрхүү зүгээр яг Монголын тэр нэг юу лайфстайлыг зүгээр амар хөнгөнөр харуулсан тиймэрхүү сонирхолтой болох. Day in the Life of Монголын алкаш. Тий Mongolian comedian те Day in the Life of Mongolian. Гүр янз янз юм байж л юм. Тий. Зүгээр юу ч хийж л ш. Зүгээр ганцны тоогооч хийж л ш. Тэ. Наач амар гой санаа байна. Монголд англиар ярьдаг подкаст гэдэг үү? Бад юм бэлээ. Тийм үү. Гэхдээ нэг тийм тэр жоохон юу байсан баха. Мэргэжлийн байлуугүй л. Би яг англи хэл дээр подкаст хийжсэн нэг яг дөнгөж Монголд ирчихэд. Тийм үү? Ямар нэртэй подкаст хийжсэн? Зүгээр нэг SoundCloud дээр нэг нэрийн муу одоо хүртэл мэдгүй. Хөөе. Тэгж болох юм байна те. Болно. Нэг юм спешиал эпизод гэж зөвхөн англиар ярьдаг. Юу битгий сонс дээр ч гэсэн жишээ нь одоо Потапитер Brian Aylward-тэй англиар подкаст хийжсэн. Тийм үү? Би бас золоо шоу дээр англи хэл дээр нэг подкаст хийжсэн. Тэр нь бас амар мундаг гартай. Шведийн юуны hedge fund буюу хөрөнгө оруулалтын санг 10 жил удирдаад Монгол хөө юм уу? Швед хүн. Тэгээ тэр сан нь Европын хамгийн шилдэг 10 жилийн хамгийн шилдэг hedge fund-аар тодорхойлж ирсэн. The best of the decade гэх мэт. The best European hedge fund of the decade. Ямар нэртэй hedge fund? Futuris гэдэг нэртэй. Futuris. Michael Siding амар мундаг хүн байгаа. Carl Michael Siding гэдэг тэр үнэтэй подкаст хийжээ. Монголд удахгүй бас hedge fund дээр үүсгэх та. Тэ. Coin гаргасан байгаа ч юм hedge fund. Coin гаргасан баг чи. Тэ hedge fund тийм. Тэгээ мандал private fund мандал тэгээд ардчин юунууд тийм hedge fund төрлийн юм үүсгэсэн биш үү сая. Тэднийг яг зүгээр hedge fund юм уу эсвэл яг тэр private fund юм уу эсвэл юу гэдэг нь хаалттай хөрөнгө оруулалтын санамж илүү гэж нэрлээд байгаа. Мандалт ч нь болохоор зүгээр юу үстэй capital management шүү лөө fund лөө. Нэг pension fund юм болов. За би яг сайн мэдгүй л. Сайн мэдгүй. Бид яг тэр Art Life pension fund гэж магадгүй. Гэтэ тэр юу юм бэлээ л дээ. Би үгийн хүнээс нь яагаад ингэж гадны гой юунууд орж ирдэг юм бол гэхэлэр нэгт өөрөө нөгөө зохицуулалт айгу нэг замбрааг байдаг юм бэлээ л дээ. Яг тодорхойлог. Одоо шинэ нөгөө өвтөсийн марк ч нь бол дөнгөжл одоо л энэ жилээс л яаж эхэлж штт. Тавигдчих эхэлж байгаа болохоор. Тэр ч яах. За сэдвээ өөрчлөх үү. Тэгээ. За яг
хамгийн халуун сэдв рүү орё зөө. Сэдв рүү орё. Тий. Ковид юу гэж бодож байна? Ковидыг үү? Тий нэрээ залуугаас. За. За ковидын тухай бол одоо жишээлбэл 2 жилийн өмнө хүн болгоно юунд итгэжсэн бэ гэвэл нэг амтны үрэлэнгээс эсвэл тэр амтны захаас нь тэгээ нэг амтан ингээд юу тэр өвчнийг аваад хүн рүү ингээд амжсан гэж ярьж байгаа. Одоо бол юу narrative бол буюу энэ зохиол нь өөрчлөгдсөн байгаа. Яагаад гэвэл юуны нэг сарын өмнө 2 сарын өмнө Америкийн Republican нам буруу одоо Democrat тэгээ Republican хоёр нам хоорондоо ингээд ер нь өрсөлдөг хоёр нам гэсэнтэй Америкчин. Тэр Republican нам албан ёсны тийм репорт тайлан гаргасан. Тэгээ тэрэн дээр Ухааны вирус судлалын лабораторийн эрдэмтэд Америкийн эрдэмтдийн тусламжтай мөн бас Хятад Америкийн засгийн газрын санхүүжилттайгаар тэр вирус алдагдах болзошгүй гэдэг мэдээлэл гаргасан. Дэлхийн хамгийн хүчирхэг улсын тэгээд улс төрийн хамгийн хоёр дахь том нам нь тийм аль биесийн тайлан гаргасан. Тэгэхээр нь яг вирус хаанаас гарсан бэ одоо ойлгомжгүй байгаа. Нэг ийм судалгаа байсан те 19 онд ч хизээлээ Италийн хогны юу лээ? Хогны нэг байгууламжинд коронавирус явж исэн гэдэг. Италид 19 онд байсан гэдэг. Нэг тийм бас нэг ярьдагсан. Тэрийг л мэдэхгүй. Тэгснэ одоо Ухаан тэгснэ сарсан багаахаа хаацсан ч гэж яах шиг тий. Тэгсэн чинь амар юунууд гарч ирсэн те. Одоо чин Хятад Америкууд хоорондоо байлдаж байгаа. Тэгэнгүүт нь Хятадууд нь яагаад байгаа гэвэл Fort дээр гэдэг Америкчуудаас болоод энэ вирус гарсан гэдэг нэг хоорондоо ингээд мөмөшлөлтэй байгаа. Тэгэхээр хин буруугаа үлээх үү гэдэг юм байна л да. Аль тал нь. Тий, ер нь бол Трамп бол юугч гэл баг нэг юу гаргасан тэр юугаа зардлаа баг олон улсын арбитрийн шүүхээр хэмжлэн эдэр гэлтэйсэн шүү дээ. Хятад бол ерөөсөө нөхөр шичээ яаж байгаа зүгээр дандаа коронавирус гэхгүй дандаа Chinese virus гэж ярьж байна. Тий, мэдээлэл болгон дээр та яагаад ингэж одоо бүгдлийг л хамарцсан яагаад та Chinese гэдэг гэж Хятадаас л гарсан биз дээ. Chinese шүү дээ. Бас юм байна шүү дээ. Яг энийг ер нь хүмүүсээ авахад авах юм бол яг биднэрт 2 жилийн өмнө хийлсэн шиг тэр бол ер нь бол үнэн биш. Тэгвэл заяа. Ковид зохион болов. Ковид эсвэл зүгээр нэг алдаа юу? Хэнийг нь алдаал тэгээд вирус гарсан. Вирус нь тэр лабораториос алдагдсан магадaltaй. Тэр нь алдаа байсан уу эсвэл юу зохиомл дэрийг би хэлэх мэдэхгүй юм байна. Мэдэхгүй. Гэхдээ зохиомл одоо хин нэгэн зүгээр л за энэ вирусыг зүгээр л одоо цаг нь болж зүгээр ингээл цацж whatever те. Бас нэг мэдээ хэлээ жишээ нь Google болон юу Alliance гэдэг Антони Фаучигийн удирддаг нэг тийм сан байсан. Тэгээд тэрний санхүүжилтээр коронавирусын судал юу Google шиг одоо Google санхүүжиж ирсэн тэр Ухааны лабораторийг судалгаа хийгээрэй гэж коронавирусын төрлийн. Энэ бол яг баттай мэдээ. Фауч ч нөө юу шүү дээ те. Гол эрүүл мэндийн юуг хариуцж байгаа нөхөр өстэй Америкийн. Тэгэхээр яг Фауч гэхдээ бүр хит ясл. Тэр яг энэ зурм шиг холгон шиг вирусгүй ярьж байгаа яриа. Тий. Ингээд yes or no биш гэдэг шүү дээ тийм. Энэ вирус гэхдээ арай л олон хүмүүст арай л жоо ашигтай байгаа те. Энэ вирус чинь юу одоо ер нь бол вирус нь бол байгаа. Хүмүүс өвчлж байгаа. Тэгтээ бас юуны бизнес болцсон байгаа даа. Бизнесээс гадна бас улс төрийн нэг юм хэрэгсэл болц тэ. Тэгэхээр яг энэ арай л хитрхи зохион санагдаад байна шүү дээ. Дуугаж. Яг хөө зүгээр одоо шинэ яачлага байхгүй миний бодлоор бол зүгээр одоо ашиглаж байгаа нөхдүүд нь бол анханасаа зохиосон байх албагүй. Зүгээр аль хэдийн гараад ирсэн юм дээр л тоглолтууд бол тоглолт хийгээд байгаа байхгүй юу. Тэрнээс л одоо шинэ Монгол бол зөндөө тоглолт хийж байгаа шүү дээ. Монгол бол тэгтээ коронавирусын юунд бол ямар ч тэр талаар юу ч мэдэхгүй л хаа. Нөө idea л байгаа. Тэгээд тэгтээ монголчууд бол тэгэл өчнөө л сонин
Одоо ингээд эргээд тэр өнгөрсөн 2 жилийн хамиг харангууд утгагүй юм зөндөө байгаад байгаа байхгүй. Тэ. Тэгвэл 19 онд за хүмүүс амар халуурсан. Нэг амар сонио ханиад явуулсан. Чи ихэд халуурсан уу? Би халуураагүй байна. Гэтэ манай найз бүр сайн найз амар халуурж ирсэн. Сонин амар халуурсан. Тэр найз чинь тэгээ корона туссан уу юм? Тэр найз коронавирус тусаагүй байгаа. Гэтэ юу штэ? Чи одоо корона тусч штэ. Тэгээ идэгч штэ. Тэгээ чи байнгын корона тусахгүй гэсэн үг штэ. Чи 6 сард л тусахгүй байхгүй. Тэр чинь бүр тэгтээ юу штэ? Бүр аль 19 онд штэ. 19 харин тийм гэхдээ хэрвээ тэр 19 онд тэр найз нь туссан байлаа гэхэд дараа нь одоо чи жилийн дараа ахад тусч болох л байхгүй. Эсвэл зүгээр дархлаа ингээ сайжирсан юм шүү. Мэдгүй шүү дээ. Тэр чинь шалтгаална юу. Гэтэ шалтгаална. Ер нь бол яг угийн нөхдүүд дэлхийд даяараа хитүүж яхад Швед илүү Норвег илүү. Швед нөгөө нэг дархлаагаар яана гэ тэ. Юуны сүргийн дархлаагаар Швед одоо хүртэл юу маск зүүх юу аваа. Тэгээд график нь гарсан байгаа. Вакцинжуулалт эсрэг гэж. Вакцин тэр маск. Тэ. Тэгээд нас баралтын тоон бага байгаа харьцангуй бага байгаа. Тэ яг харьцангуй бага байгаа. Гэхдээ яг тэр сүргийн югаараа болж гинөө эсвэл эрүүл мэндийн системийн сайн гэдгийг нь бол хэлж мэдэхгүй. Швед бол амар сайн гэсэн. Тэг ямар ч үсэн юу хөлөөрөө тогтоогоогүй хүмүүс инженеэр амжилсан. Маск зүөх тийм юм байгаагүй. Тэрээр амьдраад болж л байна. Нэг юу. Би чамаас яа асуулт авчихлаа чи амар ковидын талаар амар судалсан юм шиг санагддаг байхгүй. Яг мэдээнүүд тэрний тухай судалгаанууд уншиж байгаа. Тэг хэрэгтэй юмнууд нь хэрэгтэй гэж бодож байгаа юм гэдэг би хуваалцж байгаа. Одоо яг юу асуумаар. Одоо тэмүүт ингээд амар ойрын хавтагч осон хүмүүс ерөөсө тусахгүй байгаа. Одоо манай сая уурхай тэр тийм босоохгүй. Манай админ корона авцсан найз хөлтөг нэг өрөөнд идэг. Тэгээ мань шууд ирэх гараад Монгол нэг хот руу ингээд нисээд ирж байгаа. Найз өхөн яагаад ч. Найз өхөн ингээд баян шинжилгээ авсан. Одоо урьдчилсан. Гэтэ би тэгж ойлгосон шүү дээ. Вакцины хийлэгчдээс тусахгүй байх магадлал байгаа гэж ойлгосон шүү дээ. Вакцины хийлэгчээр золоо гэж. Вакцин дээр үү? Вакцин дээр бол юу эхлээд бол юу коронавигаас сэргийлэх гэж та вакцины хийлгэрээ гэсэн. Харин одоо бол юу гэвэл хэрвээ та вакцины хийлгэх бол та корона тусах юм бол тэгвэл арай хөнгөвтөр маягаар өвчлөн гэж тэгээд нас барах эрсдлийг бууруулаад тэгээд хөнгөн маягаар та бол өвчлөн гэж байгаа. Гэвч миний таньдаг хүмүүсийн дунд бол бүтэн тарилга хийсэн тэгээд ковидор насварсан бол миний таньдаг хүмүүс байхгүй. Гэхдээ үүдсэн хүмүүс бол байгаа. Тий. Гэхдээ би яг сонссон айгүй ойрын хүнээс 2 тунга хоёлаа илгэсэн. Тэгээ 14 рүү оноод бүрэн дархлаацсан. Гэхдээ ковидсад насварсан хүн байгаа. Гэхдээ тэр хүн яасан гэхлээр өөрөө чихрийн шижинтэй. Тэгсэн чинь яасан гэхлээ чихрийн шижингийн эмчилгээ тэгээд нөгөө тэр коронавигийн эмчилгээ хоёр нь одоо яг давхцаж юусоо болохгүй байгаадсан. Нэгийг нь хийхлээр одоо нөгөөд нь асуудал үсээд нөгөөг нь ихлээр нөгөөд нь асуудал үүсдэг. Үгүй яг хашлан гэхээсээ илүү одоо юу гэх юм бэ? Соор өвчтэй хүмүүс ер нь хүндөр нөлөөлж магадгүй. Тий. Чихрийн шижин чинь ер нь бас хэцүү амар. Диабетес бол. Тий. Тэгээ тэр хүн бүр яасаад яг муухай хэлэхэд тэгэл бүр сүултээ ингээд баруун нүднээс нь цус гарсан ч гэлээ. Йоо. Гэтэ яг тэгж л хэлсэн. За тэгвэл вакциныг юу гэж бодож? Вакциныг уу? Вакциныг бол хүмүүс өөрсдөө шийдээд хийх талаар ер нь судалгаа хийх хэрэгтэй. Манай Монголын хуулийн дагуу бол коронагийн тарилга бол сайн дурын хүн болон өөрөө шийдээд тариа хийлгэж байгаа. Нэг юу би нэг бас нэг хуулийн компанитай болох юм бол уулзмаар байгаа. Тэгээд одоо чинь пошт хуулийн 38 сарын болохоор хуулийн зөвлөхүүд амар яадаг. Хуулаа амар сайн хяндаг. Тэгэхээр сайн дурын одоо жишээ нь тарилга байна те. Та өөрөө шийднэ. Тэгэнгүүт нь сайн дурын тарилга байгаа. Тэгэнгүүт нь одоо зарим үйлчлэгийн газар руу хэрвээ тариа хийгээгүй бол орж болохгүй жишээ. Тэ.
тийм юу гаргацсан мэт тэ захимж. Вакцины хэлхий дэмжиж байна уу? Хүүхэн нь өөрөө юу н шийдэд өөрийнхөө эрүүл сайн дурын тарилга болохоор өөрөө тэ судлаад мэддээ тэгээд өөрөө шийдээд хийхгүй өөрөө шийдэх хэрэгтэй. Би бол яг хий гэж хэлэхгүй, битгий хий гэж хэлэхгүй өөрөө шийд. Гэхдээ яг вакциныг үйлчилдэг л баг тийм. Яг одоо юу бас үйлчлэгөө тохиолдлууд бас байгаа бах тийм. Америкийн бүр ингэ бодоо болох байсан. Federal Drug Administration, Food and Drug Administration гэдэг FDA тэр бол саяхан сарын өмнө жилөө 8 сар ихээр Pfizer-ыг гэсэн тийм. Pfizer-ыг албан ёсоор баталгаажуулсан. Тэр өмнө бол юу онцгой байдлаар юуны Европын холбооны EMA гэж байдаг, European Medical Utility EMA гэж байдаг. Тэр нь бас онцгой нөхцлөөр юу баталгаажуулсан вакцинуудыг нь. Хөө тэр ер нь Спутник чинь тэр EMA-ээр баталгаажсан билүү баталгаажуулдаг? Үгүй. Баталгааж байгаа тийм. Хэрвээ чинь Европын холбоо руу Польш чигээр Польш руу ормоор байгаа юм бол юу 10 хоногийн карантинтай байх гэдэг 8 дугаар хоногт юу PCR шинжилгээ өгнө. Гэхдээ хэрвээ Европын холбооны баталгаажуулсан 4 вакцин тэр нь Pfizer, AstraZeneca, Moderna тэгээ Janssen-ийн хийлгүүлчих юм бол тэр хийлгүүлчихэд 14 хоног хонсон бол та тэгвэл карантинаас чөлөөлөгдөж байгаа. Тийм. Польш руу орох юм бол. Яа тийм юм бол тийм. Тэгэхээр одоо бусд нь жоох мяа гэсэн үг болж байна. Энэ дээрээс улс төр яваад байгаа. Ер нь бол амар улс төр явд юм бэлээ. Одоо чинь Sinopharm гэвэл бүр юу вэ? Би юу вирус л би зөв нэг юу үзэж байгаад хэлээ дээ. Нэг юм сонсож байгаад ингэ сонссон. Тэрэн дээр ингэж ярьж байгаа хгүй. Тэгэнгүүт юу гэж ярьсан гэхээр Оросууд бол Спутник гаргаж байгаа штэ. Тэгээд Оросууд ч болохоор гадагшаа орнууд руу ер нь л амар гаргаж байгаа. Ер нь Европ, тэгээд Зүүн Азийн, Southeast Asia-аар нэлээд гаргасан. Тэгсэн мөртлөө ингээд нөхдүүдийн өөрсдийн Оростой гадагшаа гараад байгаа мөртлөө өөрсдөө яг вакцинжилсэн үе нь ерөөсөө 10% ч илүү амар бага байсан. Амар бага. Тэгэд ерөөсөө яагаад ийм байгаад байгаа гэсэн чинь тэд нар болохоор ингэж тайлбарлажсэн аахгүй. Энэ бол нийт төрлийн бизнес болсон. Одоо удахгүй ингээд вакцин ингээд яах тусам араасаа айгүй улс болгонд одоо баг амар олон газар вакцины үйлдвэр шинээр нэгтэн. Тэгээ вакцины supply бол ер нь нэгтэн. Тэрнээс өмнө бид нэр төрүүлж өөрсдөө вакциныг зарах ёстой. Тэгээд дараа нь одоо өөрсдөө гадаадуудад вакцина зарчаад дараа нь бол хангалттай зарсныхаа дараа бол дараа нь Оросын ард түмнийг одоо вакцинжуулна гэдэг. Тэгэхээр нөхдүүдийн хувьд бол өөрсдийнхээ ард түмнийг Спутникээр вакцинжуулахаас илүү тэр хийсэн вакцина төрүүлж зараад мөнгө олох нь илүү чухал байгаа байхгүй гэдэг ч юм уу те. Яг ингээд тоонуудыг ингээд хараад байхаар амар сонин тийм дундаас нь одоо фактууд гарч ирэхээр юм бэл. Тий. Тэгээ Pfizer чинь болон вакцины үйлдвэрлэж байгаа компаниуд чинь амар ашигтай ажиллаж байгаа. Яг амар ашигтай ажиллаж байгаа. Тий. Тэр Pfizer чи юу biotech лөө BioNTech тэр ч мөр алсан байл шүү дээ. Market cap нь $200 million болсон ч илүү. За ашигтай. За окей. Миний асуулт дуслаа. Тэгээ өөр чи одоо юу 2-3 дахь тунгаа хийлгүүлээ гэж бодож байна. Би яг бустер шот би бол ер нь бол гадагшаа явахд шаардлагатай гэвэл хэлгүүлнэ. Би ажлын шуумаар хэлэх. Би ч нөө оюутлын уурхай талбарт ажиллах болохоор тийч цаанаас нь хүчээр шахаарч. Заавал хийлгүүлсэн байх шүү. Хийлгүүлж ийж уурхай талбарт ирж ажиллаа нэ. Тэгэхээр аюул яг бустер шот хийлгүүлэх ёстой мостой гэж ихтгэл баг. Тэнгүүд нь 4 дахь тон хийвэл яах вэ? Наа чинь яг гол асуулт байна да. Яагаад ингээл байн шинжлээл дахин ингээл тариал те. Яг зүгээр үнэхээр яг энэ вирусын эсрэг үү эсвэл нэг юм цаагаараа юм fucking shit яваад байна уу? Одоо шинэ бидний DNA өөрчлөө биднийг одоо ухаан муудуулаад өдөртөхөд амархан болгохгүй те. Тэгээ жинхэнэ нөгөө fucking economy тэг ямар хэдгэр үеийн одоо их гээд байгаа юм шүү. Fourth wave. Тийм fourth wave. Дөрөвдүгээр давлгаа. Тэгээ дөрөвдүгээр давлгаа ихлүүл яан гэсэн юм мэдхүү. Одоо ингэж яах вэ? Супер хотод бариад бүх ард ирдэ супер хоттой мангар том өндөр байшнууд ингээ хорчин зав. Тэгээ бүх юм ингээд холбоостой
Бүх юм дижитал. Тэр юу чин супер хот ярьж байгаа шүү дээ. Юу лээ? Эмират. Тэр нөгөө 500 биллион долларын хөрөнгө оруулалттай. Тэгэд бүх ингээд анханасаа ингээд ер нь бол мөнгө шидэгцтэй зураг төсөл юу мөг ингээ харангуй бүх юм ингээ зүгээр дижитал. Тэнгүүд яг заа. Тэр одоо жоохон ухааны бууруулсан ингээд битүү ингээд вакцинаар бөмбөгдсөн хүмүүстэй тэнцэн ингээ хориулчихна. Тэр хүмүүс юу ч эзэмшихгүй бүх юм заавал өөр хүнийх байна. Машин ч байхгүй, юу ч байхгүй. Тэг public transport бүгд явна. Тэнгүүд яг жинхэнэ мөнгөтэй жинхэнэ ирчлэлтэй хүмүүсүүд нь хөдөө амьдрна байгальд. Bill Gates чинь хэдэн акр авсан бэлээ. Тэгээ яг ингээ би ясны судалгаа уншсан байхгүй ингээд амар хүмүүс одоо газар баян хүмүүс газар болж байгаа. Bill Gates чинь хамгийн том газар эзэмшигчтэй. Фонланд. Би яг 760 мянга үлээ дээ. 760 мянга акр гэж санагдав. Би тэр conspiracy theory итгэмээргүй байдیں۔ Тэгтээ бас л юу Bill Gates байгаасаа гэж боддتي. Тийм. Го fourth wave яриад. Яг уу тий байж болох л ах. Тэгтээ яг уу надад л арай ч үгүй л ах гэж бодогдож байна. Зүгээр яг уу тийм одоо чинь цаагаараа хуйлдаан ч юм уу тийм байвал арай ч тийм одоо хүмүүсийг тэнэг болгоно гэхээс илүү зүгээр нэг тийм зарим юмнуудаас хараат байлгах гэдэг ч юм уу. Тиймэрхүү л асуудал байгаа. Тэгж яаж зэлээ. Одоо BlackRock гэдэг юу байдаг? Амар том хамгийн том хамгийн том юу штэ. BlackRock юу Vanguard 2 чинь 21 триллион долларын хөрөнгөтэй ч үлээ. Яг тэр чинь зүгээр удирдах байгаа удирдах байгаа юм хөрөнгө нь Vanguard илүү том штэ. Хэлээ тий. Юу хэлээ тэр одоо тийм одоо сан гэх юм одоо сангууд юуны сан хөрөнгө оруулалтын одоо тэгэл. За. Тэгээ тэр хоёр юу BlackRock Vanguard 2 тэр ингээ Coca-Cola Pepsi 2 өсөлтөж хийж боддог. BlackRock чинь юу BlackRock шээ. Юу Vanguard чинь BlackRock-ыг тодорхой хувьд үзэмшдэг. Тий. BlackRock чинь open юу нээлттэй компани болохоор юм бүх юм мэдээлэлтэй байдаг. Тэгэнгүүт нь Vanguard ч Pepsi-гийн одоо хувьцаатай Coca-Cola-гийн ч гэсэн хувьцаатай BlackRock ч гэсэн тэгэл яг үндэ үндэслэж биш байгаа байхгүй юу? Гэтэ яг зүгээр хооронд өрсөлдөж ер нь хиймлэр өрсөлдөө хүмүүс. Үгүй өрсөлдөж байгаа л байх л та. Гэтэ зүгээр хэрэг ширээс л амарх. Одоо шинэ юу гэдэг Volkswagen-ы доорчин хэдэн машины брэнд гэдэг л тий. Тийм Bugatti, Audi, Porsche. Тэд нар бол гэтэ хоорондоо өрсөлдөгч гэж хэлж болно шүү дээ. Болно. Угаасаа бизнес хэрэгтэй шүү дээ. Гэтэ юу BlackRock гэдэг бүр тийм амар majority share эзэмшдэг байхаа тий. Тэр ч амар яадаг амар юу нөлөөлдөг ч юу spreadтэй байгаад байдаг. Яагаад гэвэл юу тэр амар комплекс юм байлээ. Тийм үү? Аха. Berkshire Hathaway чинь кола дээр айгүй өндөр эзэмшдэг үстэй. Тэ баг нэлээ кола McDonald's хоёр дээр айгүй өндөр эзэмшдэг те. Тэгэнгүүт нь BlackRock бас Америкт юу турист том байшин байрууд худалдаж аваад тэрийг нь одоо туристлэх юунитууд болгож байгаа юм. Тийм яг ер нь бол одоо зүгээр average хүний үйл юм эзэмшүүлэхийн л ингээл улам басгаал байгаа. Чи ирээдүйд машин эзэмших чи ирээдүйд өөрийн байранд амирахгүй чи байр туристлна. Чи бас юу туристлсан тэнгүүтээ бүх юмаа турист. Юу тэгвэл conspiracy-г хэсэг яг тэ минимал амьдцгаа. Conspiracy-г нэг хэсэг тэ. Баг эзэмшүүлэх гээл тэ. Бодлаа угаасаа би ингээд баг эзэмших юм гоё идэг биш тэ яг үнэндээ зүгээр л тарих угаалтай байл яг тэ. Гэтэ одоо бүр баруун бүр юу хүмүүсийг мах идэхээс татгалзаад байна. Хэрвээ чи мах идж байгаа юм бол тэгвэл чи юу энэ тэ guilty feeling өгөө тэ. CO2 нүүрс төрөгч лөө нүүрс төрөгч CO2 нүүрс төрөгч ялгаа greenhouse gas гарч тийм болохоор чи мах идэхгүй байхсаа чи веган байхсаа чи вегетариан байх хэвээр. Тэнгүүд одоо бараг ингээл тэ одоо бараг дасгал масгал хийх туранхай байхыг одоо бараг эсвүүцэх гэдэг шүү дээ. Бараг зөв бүдүүнээрээ бай тэ бити body shaming гэдэг. Угаасаа хүн ямар ч хийж болно гэл тэ. Үгүй тэр чинь гэхдээ яг үүндээ. За тэднийг ч бас арай тэгж туушруулах бас хэцүү л. Тэгээ тийм хандлага бол байгаад байгаа. Ягаад гэвэл юу эрүүл хүн гэж байгаа тэрийг нь эрүүл бус болвол тэгээ нөгөө эрүүл бус хүн чинь нөгөө нэг одоо эмийн эрүүл мэндийн байгууллагатай үргэлж холбоотой байнга өвдөн тэ
Тэгэхээр энэ фармад бол үнэхээр ашигтай байгаа. Гэхдээ хүн болгон өөрөө юутай сонголттой байдаг. Тэгээ чи ус уух юм уу? Эсвэл эсвэл харамгтай ундаа ч юм уух юм уу? Өөрийнхөө эрүүл мэндэд чи өөрөө удирж болно. Гэхдээ чиний удир тутмын сонголтоос гадна өнөөс бол тэнгууд бас нэг ийм бас нэг теори чинь Америкчууд ингээд зүгээр ундны усандаа юм хийдэг гэдэг. Флуор тий. Нэг юм хийж ингэж бас фтор гэдэг шүү дээ. Юу ч хэлээ би юу гэмтэх ямар ч нэг юм хийдэг гэдэг. Фтортой байдаг бас нь. Фтор нөгөө юу гэдэг лээ тэр чинь. Фтор. Юу өвчин гаргаас сэргэлт юм дүүлөө. Шүд хамгаалдаг гээл. Тэр нэг зөндөө тийм юм байна. Тэгвэл би хамгийн солиотой энэ заяа. Би бүр YouTube дээр ингээд бүтэн 2 цагийн бичлэг ингээд амар гин сонирхоо үүд үзээ. Тэр нь юу вэ гэсэн чинь хипхопын gay overlord гэж байна. Чи ярьчихсан. Тэр бүр амар. Яг нэг PDD ялангуяа PDD аим тийм gay зураг амар бэд юм бэлээ. Хүн амтай эрэгтэй хүмүүс яриа нэг жоох эвгүй барьж үсч байгаа. Бараг урал дээр үсч байгаа. PDD чи амар хөрх найз хүнтэйсэн юм шүү дээ. Тэр үл зүгээр юу гэсэн чинь найз охин зүгээр. Cassidy л юм лээ. Тий, Cassie ч лээ. Casey дуучин байсан тий R&B singer Casey халцчихсан. Casey гэхдээ яг үндэ юу хийдэг байсан чинь зүгээр боолж байгаа байхгүй. Зүгээр тэгж яриад нэг хүн ингээд интервью дээр яриад байгаа байхгүй. Casey та нар гоё амьдарч явж байна үгүй. Casey зүгээр л ингээд юмын зөөж өгөөд яг ингээд мөлхөд амт шиг явж идэг шүү шалтан явж идэг. Яг PDD яг үндэ баахан ингээд эрэгтэй хүн шаагаад явж идэг гэл. Тэгээд одоо нөгөө нэг хипхоп ч нэг ийм үг хэлээд штэ тий. Чөтөр сүмсээ зарна гэдэг. Тэр яг үндэ юу тийм тэр яг үндэ юу юм гэсэн чинь gay overlord-д бүгсдүүлж мөнгө авахыг хэлж байгаа юм бэл. Тэгээ яагаад одоо жишээ нь Tupac-ыг өгсөн бэ гэсэн чинь мань хүн бүгсдүүлээгүй гэж байгаа. Яа үүссэн гэдэг гэсэн чинь зүгээр шууд окей тэгвэл өгөх гэж шууд амар нэг fucking мафийн хүмүүстэй. Бүр амар crazy юу тийм. Тэгээ бас нэг conspiracy юм уу? Хар комедианууд эсвэл заавалчгүй SNL дээр ёо даашаалж шахдаг. Тийм. Kevin Hart. Kevin Hart өмсгүү гэж ярьж ирсэн аа. Өмсөж яац. Тэнгүүд нь сая Kid Cudi яа. Тэр өгчээр яа тийм үү? Яг амар сонин Dave Chappelle бол зөвшөөрөөгүй. Тийм. Dave Chappelle чи бол ер нь бол юу юм бэлээ шүү. Тэрний эсрэг байхгүй. Амар их мөнгнөөс татгалзаж байсан юм бэлээ шүү тий. Because of that bullshit гэхгүй. Hollywood-ийн. Гэхдээ ер нь Hollywood-ийн ер нь бол амар олон том компаниудыг масс медиаг тий brain wash хийдэгтэй бол санал нийлж байна. Тэр Disney кинонуудтай ёо Skywalker бас яг би тэрийг үзэл what the fuck гэж бодчихсон шүү дээ. Яах вэ тийм. Тэгтээ Skywalker-ыг яг үнд бол тийм таалагддаг. Яг ингээд амар замбрааг байсан Skywalker юм шиг л. Уу яг тэр бичлэг нь ямар явах гэж зүгээр би яг утгыг аваад ингээд мессеж авцгаах. Тэгээ бичлэг аваад тэгэл янз янз гэж. Тэр бол сайхан conspiracy theory нэл. Тэгээ яг conspiracy хүн ингээд баг зэрэг итгэж байгаа юм аа надад эрүүл юм санагцсан байхгүй. Яг л юм тийм юм бүх хэмжээ яг ингээд байгаар бас биш шүү. Тэр юм олон талтай. Жохон эсрэгүүд одоо contrarian байх зүйл би боддог. Тийм. Бүх юмд биштэй асуух. Тийм. Тэгэл ер нь бол яг тэгэл цаг хугацаал харуулна л та тий. Түүхийг хараад үзэж гисэн ер нь бол тэгэл conspiracy theory-нууд тэгэл байж л дээ шүү. Би түүхийг тэр чигтээ conspiracy гэж бас хай боддоо шүү. Яг үнэндээ ингээл бичиж байгаа хин бичдیں۔ Ялагч нь хин ярьдیں۔ Тийм. Ялагч нь мэдээж өөрчлөн одоо зохиол өгдөө чинийдэр. Одоо энэ бодож нь юу нөгөө хятадын хийж байгаа тэр сая нэг 2-3 хоног пост явуулсан шүү дээ. Нэг хятадд одоо Монголын түүхийг агуулсан хөшөөнүүд ч юм уу. Тэр чинь бүгдөө яг бас юу өөртөө бас түүхийг яаж байгаа байхгүй юу? Өөрийнхөө хүрээлэн дотроо. Өөртөө өмчилж штэ. Өөртөө өмчилж байна. Тэр чинь нөгөө нөтөө чинь тэгээд юу илээ хөөми мөмиг чи өөртөө ЮНЕСКОд бүртгүүлсэн байдаг лөө. Хөөмиг чин мөрөөрийг тэгээ монголчууд яасан бэлээ. Би нэг тэгж сонссон ч илүү. Гэтэ яг за тэр яг баталгаатай биш болохоор сайн мэдэхгүй л байна л да. Тэгээ тиймэрхүү та нар тэр бас юу яг тэр Jeffrey Epstein-ийг юу гэж хэлсэн бэ? Jeffrey Epstein үү? Тэр хурц сэдв. Би бол мань үнийг бол юу амиа хорлоогүй гэж бодож. Тэр бол ойлгомжтой. Бүр тэр арай тийм жинхэнэ аим шиг том зүгээр нэг жоохон тэр амар maximum security-тэй юунд те. McAfee бас те. Тий нөө вирусны юу те. Тий. McAfee антивирусын.
боосон. John McAfee. Тэгээ жинхэнэ кино шиг амьдралтай юм тий. Кино шиг. Тэгснэ алуулчлаа. Бас Тэмцэл бодож Jeffrey Epstein шиг адилхан. Epstein шиг л. Тий. Тэгээ Jeffrey Epstein-ийн тэр кейс дээр арай л том нэр дурдагдаад байсан шүү дээ. Йоо, арай л аим. Тэгээ яг бодоод үзэх нэр тийм юм шиг тий. Bill Gates-тэй хамууд байсан тэгэнгүүт нь юу тэр Английн нэг юу юм уу? Prince Andrew тий. Тэгээ Prince Andrew. Тэгээ ингээд тэгээ Tom Hanks ч явж байгаа шүү дунд нь. тий штэ. Тэгээ Will Smith энэ төр байгаа. Тэр чинь нөгөө Pizza Gate-тэй яг холбоотой шүү дээ. Тий. Pizza Gate юм тхөө. Мэднэ. Тэр бүр амар бас гоё тий. Тэр fucking child юу шүү. Тий. Fucking child transportation гинэ нөө юу. Тэгтээ тэр ингэ яваад ангууд бас амар юм гэдэг тий. Freemason гэдэг амраатай. Яг бас яг тийм conspiracy юм хүнд унчт юм хитрхий тийм үзээд байна. Тэг яг юу гүнзгий орохгүйгээр тэгтээ ер нь жоохон мэддэг байх та. Мэдээд байх ёстой. Гэхдээ тэрийг бас хүнд хамаагүй ярихгүй яг зүгээр л нэг тийм жоохон мэдрэл муутай юм шиг санагдаж шүү дээ. Зүгээр нэг чамайг ойлгодог тэгээд яг нээлттэй сэтгүүтэй хүмүүстэй ярилцах хамгийн гоё гэдэг. Би нэг 11-р ангид тахаа би нөө юу гэж одоо яаж байгаа ч тэрийг нөө тэр синдикат гэдлээд шүү дээ. Одоо нөө Америкийн Federal Reserve-ийг удирддаг нөхдүүд одоо тэр доллар яадаг. Тэрний тэр синдикатын тэр одоо юунд бүр амар итгэцэн. Тэгээд таарс уу баг гэдэг нэг хүнтэй юм ярих боломж олдонгууд л би тэрийг ярьчих гад байдаг. Тэрнээс өөр ярих ч юм уу юм байдгүй мэддэг ч үү тэгэл. Тэрнээс хойш надаас хүмүүс ингээд амар ярих дургу болсон юм шиг. Нөө синдикатал ярина гэдэг. Би тэрийг юу би тэр нэлээ өвчлсөн нэр гэсэн. Би миний өгш алтны стандарт тэгээ би сүүлдээ тэгээ боцсон л та. За тэгээд энэ үнэн байлаа ч гэсэн миний амьдралд ер нь тэгээд падлиг өдөө. Би сүүлдээ яг нэг бас яг би надаас бас яг тийм фейз байсан юм. Би юуг амар байсан хүн болдог гэхлээр нөө red pill, blue pill гэдэг. Red pill, blue pill. Нөө Matrix нөө. Тэгээ бас одоо нөө red pill society яг үүссэн. Red pill нь юу вэ гэнгүүт яг бүх юмний мөн чанарыг л зөвөр олж хардаг. Юм итгэхээ болдог. Тэгээд яг уу red pill миний амьдралд яг үндэ амар нөлөөлсөн л доо. Миний ч амьдралч гэсэн нөлөөс. Тийм би red pill гэдэг юм олж уншаад тэгээ ингээ баахан бичлэг үзээд хүмүүсийн яриа сонсоод тэгсээр агаад би ер нь яг heartbroken байсан аахгүй амар охноос болоод тэрийг би давч чадсан гэж боддоо fucking red pill-ээс олж. Тэгмүүд яг охтууд ийм байдаг мөн чанар ийм хайр гэдэг чи яг үнэндээ ийм. Тэгээ чи үл зүгээр л ингээд яг эрэгтэй үнэг те. Чи үл зүгээр нийгэмд одоо яг үнэлэгдэх тэрүүгээрээ л баг хайрлагдсан те. Чамд хинч өрөөд шаарлахгүй юм битэн үнэлт хийдیں۔ Тийм болохоор битгий fucking heartbroken бай гэж. Чи шууд окей зүгээр болчихсон. Тэр бол үнэн шүү дээ. Чи жоохон наашилж ярих уу? Чиний хоолол юм жоохон цаас. Окей babies. Гэтэ бис амар олон минут хойшлохгүй яг миний ам хин. Аашаа. За ер нь жоохон өндөрлөх талдал болъё да. Тийм үү? 50 цаг 53. Цаг 53. Оо, яа бодсон явцсан бэ те? ASMR babies. За би тэр бохцээ ямар амар өргөн цар үрэлтэй подкаст л тий. Харин яг угаасаа нэстэг тоог байгаа сте. Тийм ээ. Оюу заяа. Бас нэг юм асуу. За. Харь гаргийн хүмүүс байгаа тий. Бага. Тэд нар яг юу байгаа вэ? Тэгээд мань тэднээс дахиад уулзсангуудаа асууя гэж. Дэлхий дээр байгаа юу гэж юу? Харь гаргийн тэр бол obvious. Тэр бол гэхдээ яг юу байгаа бол яг ямар одоо яг орган ч юм уу одоо bio specimen юу ч энэ ингээд зүгээр нэг ус байж болно шүү дээ юм аягтай ус. Тэснэ ингээд амар ингээд бүх юм ингэж хороос өдөртөг те. Тэснэ энэ юм ярьж мэрдэг те ингээд орж ирэнгүүтээ ингээд юу хөшөө. Зүгээр нэг ийм фан теори ч юм уу нэг юу нэрээс би Reddit дээрээс авчихсан баха. Тэгээд яагаад ингээд хэрвээ айлын гэж байдаг бол одоо те бидний түүхэн дээр ч одоо айлынтай яг үгүй яг тийм факт ч юм уу кинон дээр л гарч байгаа болохоос яг бодит юм юу байхгүй яагаад одоо хүртэл ингээд айлын бид нар ингэж зүгээр төсөөллөөрөө л яваад байна вэ? Яг бодит юм яагаад одоо хүртэл байхгүй нэ гэдгсэн чинь тэрэн дээр тэгжсэн. Айлыннууд болохоор одоо бүр амар хөгжцсөн. Нэг бол амар хөгжцсөн, нэг бол амар биднээс мяа хөгжилтэй байгаа. Тийм л хөршилтхан байгаа гэдэг. Тэгэд хитрхи амар хөгжцсөн болохоор бид нэр одоо амар муу хөгжилтэй бидний юусоо тоодгүй.
биднээс одоо тэд нэр одоо эйлэнүүд одоо оюун санаа ч юм уу те одоо тэр дээд төвшин төрцөө баг бурхан шиг болсон. Тэгээ бид нар дээр ирж контактлах ямар ч хэрэг байхгүй тэднэрт эсвэл зүгээр тийм spaceship бид нар зөхөөгөө тийм мя ютал байгаа хөгжилтэй л байгаа. Золоо гэж бод. Бүрэн санал нийлж байна. Гэтэ одоо жишээ нь биднээс бүр дээд төвшөнд хөгжсөн. Тэгээ бид нар яг нэг тийм юу хүн ялаар харж байгаа шиг тийм байвал яах вэ те. Бүр тэрнээс ч бүр аймаар. Би ер нь тэг бидний тэрийг ойлгож ухамсарч чадахгүй боломжгүй зүйлүүд байвал яах одоо нэг хиддэх одоо юу dimension тий. Би бодохдоо ингээд хариг хүмүүс гэж хүмүүс л гэж боддог байхгүй. Тэгээд ингээд хүмүүс ингээд тэгтээ ингээд хэд дахин хөгжсөн. Тэгээд зүгээр ингээд за окей хүмүүсүүдийг одоо бид нар зүгээр л лабораторийн туршилт. За хүмүүсүүдийг ингээд бүтээх гээд үзье гэдэг. Тэгтээ ингээд шууд очиод ингээд DNA үүсгэхэд маяг суулгахгүй тэгж өмнө зөндөө фейлсэн баг. Simulation гэж юу? Тийм. Тэгээ ингээд бүр ингээд бүх юм ингээд цаанаас нь ингээд одоо үүсгээ те сар марыг ингэж зүрэлдүүлээл. Энэ сар чинь бүр хитрхи төгсөн байж шүү дээ. Бүр ингээд сар вэжиж бид нар ингээд дэлхий дээр баг хавхуулчод хаасаа амьдарч болдог. Сар байхгүйсэн бол ингээд зөвхөн голдоо амьдрах байсан юм. Дээр доороо юу лээ? Голдоо гişааж юм. Зөвхөн гол тэгээд дээр хоёрынхоо завсарт гэх юм уу? Ойлгож байна уу те? Аха окей. Тэнгүүд ингээд хоёр ингээд одоо north south одоо тий өмнө хойно зүг нь болохоор аим шиг хүтэн голтой болохоор бүр ингээд амьдрахын аргагүй бүр аим шиг халуун. Тийм л байгаа юм. Гэхдээ ер нь бол бид нэр simulation авах бол би бүрэн боломжтой л гэж байна. Би яа тийж. Зүгээр л код хичээл зүгээр бахан юу л байгаа шүү дээ. If нөхцлүүдтэй. Тэ. Эсвэл matrix. Тэгсэн чи одоо ирээдүйд баг юу matrix шиг ингээл хүмүүс баг бид нар ч одоо тэгэл тийш дээ бид нар одоо бидний нэг бүтээсэн юм байлаа гэхэд бид нар дараачийн одоо өөрсдийнхөө дараа тэр нэг simulation бүтээж болж байгаа. Тэр нь одоо жишээ нь artificial intelligence гэж байна. Тэр Ready Player One үзснээс намын уншсан уу? Би намын уншсан кинонд тэгээд яг ирээдүйд тэр metaverse шиг ер нь ойртоод байгаа. Одоо нэг VR мя гэх юм. Тийм бах тэ нэрээ. За. Одоо тийч coin-оор юм авдаг. Тэгснэ биткойн авах ш. За тий сонсчтой тий биткойн аваад бүгдээрээ тэгэл одоо юундаа л уулздаг, матрикстай л уулздаг болъё. Тэгэж ихтэй яг матрикс яг одоо ингээл за өглөө гэсэн шууд гэх нэг юмнаас сэржүүл явах. Оо гэлцснээ зүгээр тэгвэл гоё. Нөө Rick and Morty шиг нөө юун дээр очсон шүү дээ. Зүгээр team arcade-ийн тоглоом байдаг. Бүхэл бүтэн амьдралаар ингээд бүр хэдэн жил ингээд амьдарч ирсэн аа угсан чинь ингээд зүгээр нэг arcade-ийн юунаас ингээд тий. За сайхан тоглосноо гэж. Бүр ингээд шокнд орсон. Юу вэ? Би сая ингээд ихнэр хөвгттэй байсан гэдэг тийгээш. За окей. За бай. Тэгэж. За ер нь тэгээд золоодоо баярлаа. Таартай маш их баярлаа. Тийм. Золоод зүгээр яг өөр яригээд ярьж амжаагүй юм байна уу? Яг бодож исэн ч юм уу? Тийм юм байхгүй хэдүүлээ бол амар гоё цаг амар хурдан өнгөрлөө. Айгу хурдан өнгөрлөө. Тийм. Надад бол жоох удаан байл. Би баян цаг хараад байгаа. Чи дахин ойлормоор байна уу? Гүү. За. Тэгээ золоодоо баярлалаа. За таартай маш их баярлалаа. Сайхан ярьлаа. Тэглээ. Ёстой миний гоё дугаарууд нэг нь боллоо миний хувьд бол. Тэгээ та нарчсан гоё байсан гэж найдаа. Тий, бид хоёр чи яг үнэхээр ерөөсөө цочтой айгуу удаж байна. Нилээ удаа. Сүүлийн баг 3-4 дугаар бид нэр хоёулаа л хийсэн баг. Тэгээд дандаа онлайнаар тэгээд бид хоёр өөр талд тэмүүл ингээд ерөөсөө гоё болдог гэсэн. Онлайнаар ер нь жоохон хэцүү. Тийш ер нь бол ингээд хүнтэй биечлээ яг нүд рүүгээ хараад ингээд амьдараа харцад ярих. Тэр шиг амттай юм уу? Сайхан байхгүй. Тэгээс яг гэсэн. За баярлалаа. За тэгээ баярлалаа. За баярлалаа. Хичээл зүсгээрээ.